30 жилийн өмнө юу хийсэн гэхээр 30 жилийн өмнө одоо та бүхний мэддэг нөө заримны манай бизнесийн эхлэл чинь зөвхөн зарим хийгээгүй байхгүй. Эхлэл нь юу байсан гэхээр заримны аягны машин. Корпорат орчинд их удаан ажилласан хүмүүсийн стартапууд их сайн байдаг. Супер аппликейшнийг стартап хийхэд хэцүү. Microsoft хийгээд Word-ыг хийсэн хүний яаж дахиад Microsoft хийж болохгүй шүү дээ. Үнэхээр Монголоос unicorn ганц хэвээрт төрөх боломж байна уу? Хамгийн том empire бүтээсэн бүх улсууд бүгдээрээ унахтаа сүрдэг. Салхитай энэ задгаа талбарчээр нь маш өөр одоо магадгүй тэр цүжилтийн эсрэг стартапууд үүсэх ёстой ч юм. Тэр нэг юм Монголын ингээд газар орон өөрийн онцлогтойр төрүүлсэн тийм шинэ инновац стартапууд тэр кейс Монгол батлагдвал дэлхийд батлагддаг ч байж болно шүү дээ. Монгол survive тий. За сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Savinas podcast-ийн ээлж дугаарыг хөөхөлж байна. За өнөөдрийн дугаарт Teso Investment компани гүйцэтгэх захирал Эрдэнэ Баяр захирал маань оролцож байна. За бидний урилгыг хүлээж авч подкастт орж байгаа танд баярлалаа. За бүгдэнд нь баярлалаа, өдрийн мэнд. За Teso-гоор сони сайхан юу байна? Манайхаар ч одоо сонь сайхан ихтэй л байна. Сүүлийн сар гэвэл өнгөрсөн бараг 7 хоногт бид нар OpenAI-тай ууч стратегийн партнер гэрээгээ хийчихэд дээрс хамгийн сүүлийн 7 менежментийн бас багаараа тийш очсон ч гэдэг юм. Нэг тиймэрхүү хамгийн сүүлийн сонин гэвэл тэр л байна. Харин тийм сошиалар болон мэдээллийн сувгуудаар ерөнхийдөө Teso Group OpenAI-тай стратегийн гэрээ хийлээ гэдгсэн. Хэрвээ нууц биш бол стратегийн гэрээний хүрээнд ер нь ямархуу ажлууд хийгдэх юм те. Энийг ер нь хизэнээс эхэлж хөөцөлдөөд те ямар хугацаанд ер нь ингэж хугацаа зарцуулаад энэ гэрээ хийх үе шатанд очив. Яг нэг хүмүүс нэг юм ChatGPT энэ төр ихэр нэг чатны төвшөнд бас нэг ойлгоод хараад байдаг. Энд чинь өөрөө яг corporate төвшний яг хамтын ажиллагаа эхэлнэ гэдэг бас нэг өөр жоох өөр байсан. Тэгээд бид хэд нэг жил гарангийн хугацаатай холбогдож Аз хариуцс одоо Сингапурт салбартаа нэлээд уулзаж ярилцж явж байгаад өнгөрсөн амар жоохон асуудлууд яг нарийсгаж ирээ. Тэгээд сая нүүл гэрээгээ хийгээд сая хавраар одоо яг ихний сургалтууд аваад явж байна. Яг бид хэд бол нэг диплой хийх юм уу, ер нь нэвтрүүлэх хугацаагаа нэг 6 сараас жилийн хугацаанд ер нь ихний нэвтрэлтийн шатыг хийчихнэ гэж бодоод. LED эхэлсэн байгаа. Туршилтаар бол 12 сараас ер нь бол нэвтрүүлэлт нь эхлээд явцсан байгаа. Тэгэхээр нэвтрүүлэлт гэдэг чинь тэр ер нь танай байгууллагын үйл ажиллагаанд танай байгууллагын одоо процесст энэ OpenAI ер нь бүрэн сууж орж ирж гин гэсэн үг үү? Тэ ямархуу скопыг ер нь хамардыг. Яг хоёр нь хүмүүс тэгээд нэг AI-г ингээл бүгд л хараад байна л да. Бид нар ч бас ингээд нэг 2 жилийн хугацаатай судалгаа хийгээд яах ёстой юм те. Бүх AI-тай хамтраад явах ёстой юм уу, хийх ёстой. Тэгэхээр бидний өнгөрсөн жилийн дүгнэлт дээр юу байсан гэхээр ер нь хаб маягаар ажиллах нь тодорхой болсон. Бид нэр маркетинг хэсгээр сайн байгаа түүл болон AI-тай хамтрана. Уцаагаад тэр нөгөө манай хөргөрч өөрөө үнцээ. Бид нэр өөрсдийн хөгжүүлэлт image recognition-үүдээ бас хийгээ явж байгаа. Хөгжүүлэгч нар байна дахиад өөр AI ашиглаж байгаа. Тэгвэл эн чинь болохоор ийм мэргэжлийн түүл байгаад байна шүү дээ. Хамгийн сайн төлөвүүдийг л хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чи яг ийм менежментийн төвшөнд буюу бүтэн компаниар шилжилт хийхин тулд нэг хэсгээр нэг юм дээр очиж бид нар өрчлсөн байдлаар эхлэхгүйгээр яг компанийнхаа дата тэр нэг юм Монголд бид нар тустай байж тэр чинь бидний датаг зөвхөн бид нар өөрсдөө хадгаж үлдээд өөрсдийнхөө уураг тарих болон өөрсдийнхөө энэ AI орчныг бүрдүүлчихэд тэнцэнэ ажиллана гэдэг нь өөрөө бидэрт маш их аюулгүй байдал болон тэгээд нэгэн дээр нэг урт хугацааны гэрээ хийж энэ ажил шилжих байсан. Тэрнээс биш нөгөө сайхан юмнуудыг бас бүгдийг нийлүүлээд энэ бас тийм үр дүнтэй шийдвэр бас болохгүй гэсэн учраас бид нэр сайхан юм ашиглая олон талд. Тэгээд дээрэс нь дэлхийн лид хийж байгаа хэдэн газруудынхаа нэгэнтэй яг урт хугацааны энэ бүтэн шилжихэд хэрэгтэй. Одоо энэ нэг юм зарчмаар хамтрая гэдэг үүднээс өнгөрсөн жил бас судалгааны яваад бид нарыг стратегич тэгж гарч ирээд тэгээд одоо ажил нь эхэлсэн явж байна. Бүх шатанд л бид нар автоматжуулалтыг одоо тийшээ оруулна. Одоо AI гэдэг нь өөрөө зөвхөн нэг юм
чат асуудаг промпт биш одоо энэ чи маркетинг хэсгээр ч орж ирж байна. Бизнес хөгжил хэсгээр ч одоо бүтээмжийг баг 3 4 нийтээр компани дээр бол одоо гадныхан бол 10 дахин гэж ярьдаг бол бид нар бол ер нь 3 дахин бүтээмжээ сайжруулах буюу ядаж одоо байгаа хүмүүсээ өсөлтөө үед нь хадгалаад тэр өсөлтийг бүтээмжээрээ нөх гэдэг нэг ийм тактик хүчсэн барай явж байгаа. Тийм байна. Ер нь маш сонирхолтой санагдаж байна л да тий. Одоо байгууллага өөрийнхөө бүтэц дээр бүх зүйл дээр ингээд AI-ыг яг зөв шийдвэр гаргаад оновчтой стратегийн төвшөнд ингээд хамтраад явна. Тэгэхгүй болохоор байгууллагууд ингээд хүн болгон нэг юм ChatGPT ч юм уу, Gemini ч юм уу тий, Cloud ч юм уу ингээд хэрэглээ яваад байгаа ажилтнууд тэгэнгүүт бид нар чинь нэг юм нууц мэдээллүүд гээл байгууллагын нууцууд энд ингээд орж ийн гээл бүгд л ингээд айгаал тий. Одоо ерөнхийдөө хэмэл оюуны стратеги гаргачихсан байгууллагууд ч гэсэн цөөхөн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хэмэл оюуныхаа стратегийг гаргаад ямар төвшөнд хэрхэн хэрэглэх юм бэ гэдэг ингээд хэрэглээд явж байгаа нь бол шийдээд явж байгаа нь бол үнэхээр олзуурах хүчтэй сайхан санагдаж байна. Ер нь Монголдо хамгийн анхдагч болоод ингээд явж байгаа нь бол маш зөв шийдвэр байх гэж би хувьдаа бодож байна. Тэгээд үр дүнгууд ингээд дараа жилээс ингээд ер нь гараад мэдэгдээд эхлэх байх гэж бодож байна. За хоёулаа өнөөдөр ерөнхийдөө юу ярих вэ гэхээр би бол манай энэ удаагийн дугаарууд ер нь стартаптай холбоотой дугаарууд агуулгууд ер нь төлхөө явж байгаа. Тэгэхээр Tesa Investment компани маань Tesa Investment Group гэж нэрлэгдээд тий доороо 20 гаруй охин компаниудтай ийм групп болоод хөрөнгө оруулалт хийгээд ингээд явж байгаа. Тэгэхээр нэг өнцгөөс харуул таныг би хөрөнгө оруулагч гэж харж байгаа. Нөгөө өнцгөөс харангууд одоо сүүлийн үед чинь Tesa маань Teno гэл супер ап хийгээл явж байна тий. Тэгэхээр ингээд технологийн салбарт орж ирж байгаа. Энийг бол өөрсдөө хийгээ явж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр бас нэг стартап шиг харж байгаа. Тэгэхээр энэ хоёр өнцгүүд ер нь ямар байна те яагаад ер нь энэ инвестмент хийх болсон. За яагаад тэгвэл энэ супер ап хийх болсон ч гэдэг юм уу. Энэ талаар хоёулаа төлхөөх ярилцах болно. Тийм. Ер нь бас энэ яг энэ талаар бол их яриа өгч байгаагүй. Яагаад инвестмент үүсэж ийсэн, ямар процессыг болж ийсэн, ер нь тэгээ бид нар одоо яагаад стартап ч юм шиг инвестор ч юм шиг ер нь яг энд ингээд тогтоод байгаа. Эндээс зүгээр яг би яг жишээ яриад эхлэе гэвэл бүр ингээд эхний фаундераас эхэлж яриул их зүг гэж боддتي. Манай одоо энэ Tesa-гийн үндэслэгч фаундер нь Одон гэж хүн байгаа. Увсын тест одоо тэжээлийн сангийн одоо ажихын одоо инженер гэх юм уу тухайн үедээ бас нэлээ их патент эзэмшдэг. Одоогоор тэр үедээ бас иш босс буюу шинэ бүтээл оновчтой санаа эзэмшдэг байсан хүн. Ер нь тэгээд одоо хийжсэн зүйлүүд нь их юм байдаг. Тэн дотор зүр жишээ дуртахтал тэр хүн чинь тэр нэг юм конвейерээр нөгөө тэжээлийн юу ингэж машин руу очих төвхтэй өнгөт конвейер хийдэг те. Ийм жижиг маш их тийм хүн ийм инженерчлийн бүтээл хийдэг шинэ бүтээл гаргадаг байсан хүн. Тэгээд яг энэ арчилсан нийгэм гарах үед тэр хүн бас нэг гоё юу нь болохоор харж ирсэн өнцг нь хүн ер нь хөсөж мөрөөдөж бүтээж чаддаг үе сайхан үе ирлээ гэж бас хардаг байсан. Тэр утгаараа ч бас бид нар бас энэ нийгэмд юм бүтээж чаддаг бас нийгэмд их дуртай байдаг. Манай компани одоо ингээд философи нь өөрөө тэнд явж идэг. Энэ дараачихаа ингээ хүмүүс тэр хүн бол нэг юм чип үлдээсэн. Тэр нэг бидний нэг хідэн төрөний орлого олохгүйд биш. Илүү их юу бүтээх юм, ямар инновац шингээх юм, ямар технологиг ашиглах юм те. Энийг илүү соргог байлгахыг анханаас нь энэ систем байлгаж ирсэн. Зүр ингээд бүр манай компани 30 жилийн энэ жил болж байгаа. 30 жилийн өмнө юу хийсэн гэхээр 30 жилийн өмнө одоо та бүхний мэддэг нөө заримны манай бизнесийн эхлэл чинь зөвхөн зарим хийгээг байхгүй. Эхлэл нь юу байсан гэхээр заримны аягны машинерийг нь одоо ингээд тухайн үед Оросд их үнэтэй том машинтай. Хятадаас бараг дөнгөж зах зээл нэгжсэн юм ховрдуу байсан үед нөгөө цех болгонд л зарим зараад идэх хэрнээ аягных нь нийлүүлэлт нь аяг муу шалтгаан нь машинерийн бараг байхгүйсэн. Тэгээд манай одоо ах тэр нөхцгийг очих хараад тэр нь энэ ч бас энэ ийм боломж байгаа юм шүү. Тэгээд одоо манай аав болон өвөө энтерт үзүүлсэн байгаа юм. Одоо энэ зүйлийг ингээд хийж чадах уу? Ингээд тэнгуү чи сумын төвөөс тэтгэж чи одоо ирж байгаа шүү дээ. Сумын төвөөс ирж харчаад ирнэ бараг л болох юм байна гэчээл буцаж очивол нэг хэдэн сарын дараа нөгөө машинаа өөрсдөө цутгаа тэр цог захилгаан тэр бүх юм шийдээд авчираад одоо зарсан баг.
Тэр ихнийхний нэттэй тэр ч хүн яаж итгэж авах вэ те. Сумын одоо ч гэсэн биднэрт одоо сумын төвөөс одоо тийм шинэ машинэрээ үйлдвэрийн машинэрээ хийгээд зарчдгийм маа гэвэл одоо их хүн итгэхгүй байхгүй. Тэгээд тэр үед яг тэрийг бас ингээд эрэлт нийлүүлэлтийн тааруулаад үнээр нь зараад тэгээд нэлээд хідэн машин баг 100-аар нь хийж зах зээл хотын зах зээлийг бид нэр хангаж чадсан сумын төвөөс машинэрээ үйлдвэрлээд хотод авчир зарсан манай бизнес эхлэл байсан. Тэр чинь өөрөө юу юм гэхээр Монгол бараг л нэг төрөөд өнгөрсөн кейс шиг л юм байхгүй. Хятад машинэрээ маш мундаг болохоос өмнөх яг тэр нэг 90-ийн донд юм ховор үед л анхны машинэрээ цутгаж хийгээд авчирч байсан. Энэ өөрөө бидний философи нь байдаг. Боломжгүй гэж байхгүй. Боломж байгаа. Бүтээх ёстой инновацлог байх ёстой. Анхнаасаа бүтээгч инновацлог. Тий. Тэгээд зах зээл тулангууд бид нар дараачийн хийсэн арга хэмжээ нь юу гэхээр заримгаа зарсан. Тэгвэл зүгээр заримыг зараад бас энэ ирээдүйд амжилттай биш юм байна. Тэгээд одоо бидний мэдих бамбар заримг арцтай төрсөн. Яг гэвэл орос заримыг одоо арцтай зарим хийж гэнэ гэж бас төсөөлөхгүй байгаа юм л да. Энэ ч өөрөө Монголын өөрийн энэ автентик зүйл байхгүй. Тэгэхээр энийг энэ бүтээгдэхүүнд ашиглах гоё амттай болох юм байна гэд бид нэр зүгээр нэг зарим биш арцтай хийж өрсөлдөнд орсон. Ингэж алхам тутамдаа бизнес хөгжил, инновац, шинжлэлийг шингээх ёстой нэрөөсөө манай энэ бизнесийн өөрийнх нь философи байдаг учраас үргэлж өөр салбар руу орж чаддаг айдгүй. Буцаагаад тэрэн дотроо инновац болон бизнесийн энтерпренер байдлаа алдахгүй гэдэг нэг юм жанжин шугамтай. Тэрнээс биш манай компани дотор чиний хідэн төгрөг олчих, хідэн төгрөг алдчих гэдгээс илүүтэй юу бүтээж чадаад тэр нь энэ зах зээл нийгэмд хэрэгтэй юм хийж чадсан уу гэдэг нь өөрөө их том чаленж болж байж идэг. Тэр ч утгаараа энэ инвестмент гэдэг компани үүсэхдээ юу болж ирсэн хэрэг эн чинь зөв тузын дэрэгдэх бизнес одоо энэ бизнес хөгжил инновац нэг юм хөрөнгө оруулалт тийм газар л байхгүй. Тийм байна. Хэдэн үнэтэй яг ийм энэ философи хадгалгааны R&D төв юм байна. Тийм нэг скаутын баг шиг тэгээд энэ тэнд бизнес хөгжил шинэ юм болонгууд судалдаг тузын дэргэд ингээд их ойрхон ажилдаг нэг ийм баг нь өөрөө олон жил яваад томроод дараагийн салбар руу орд. Энэ дээр нэг яагаад бид нар бас энэ багийг байлгадیں гэхээр яг тухайн мэрэгсэн юм дээр мэрэгсэж байгаа салбарын удирдлага болон сионоор ажиллаж байгаа улсууд тэрэндээ мундаг байна. Тэрнээс яг хөндлөнгөөс орж ирж байгаа энэ өөрчлөлт бол шинжилтийг мэдрэхэд тэр хүний ажлын үргэлжлэлч байдгүй процесс байхгүй. Энийг харин яаж адапшн хийж энэ компанид байнгын юм цус шилжилт шинжилттэй байх вэ гэхээр энийг нэг юм баг бүтцжүүлсэн байсныгаа сүүл ковидын өмнөхөн компани болгож тэгээд олон компанид хөрөнгө оруулалтууд хийгээд явсан. Гэхдээ зах зээл дээр яг хөрөнгө оруулангууд шууд нөгөө гадны зах зээл шиг байгаагүй л дээ. Хөрөнгө оруулангууд шууд ингээл босч ирэл стартапууд ингээл жигдрэл ингэждэг юм. Манай зах зээлийн багтаамж их багтаа учраас технологийн бизнесүүдийн босч ирдэг ритмээс зөрчсөн. Тэгэнгүүт бид нар чинь дотроо бодож исэн зүйл нь за хөрөнгө оруулалтын дээр нэмээд заавал энэ өөрсдийн хийж ирсэн инновацлог энэ нэг юм бизнес хөгжлийн хөгжүүлдэг энэ аргачлалыг заавал хослуулах ёстой байна. Энийг хослуулахгүйгээр дахиад ингээд цэвэр хөрөнгө оруулалтаар явах бол бас биш юм байна гэх. Тэгээд яг өмнө хийжсэн аргачлалаа бас яг энэ дээр хэлээл холиол энэ стартапын зах зээл рүү хөрөнгө оруулагч нөгөө талаасаа одоо хөгжүүлэгч маяг юм руу. Яагаад энийг бас хийдیں гэхээр бид нарыг нэг юм мөнгө дуртаадал нэг юм эсвэл нэг хідэн төгрөгөө үрж ядал нэг юм евро технологи хүн орж ийн гэж бодоод ах шиг байна л дээ. Эн чинь бас тийм биш байхгүй. Хэрвээ бид нэг рамены шоп ажиллаулдаг байсан бол энэ дэлхийн өөрчлөлт шинжилтээс хол амьдраад иж болох бах мянган жил ажиллаж болох бах. Яг ийм өрсөлдөгч бизнес бай гэвэл энэ өөрчлөлт шинжилт энэ бүх зүйлийг мэдэрдэг байх хэрэгтэй. Үгүй бол тэгэл дампуур шүү дээ. Бидний өмнө байгаа сайн тийм л байсан байхгүй. Өөрчлөлт шинжилт хөгжил ирээдүйн цаг нийлүүлэхгүй бол дампуур гэдгийг хүн болгон мэдж байхад тэнд нь зүгээр сууж хагаад дампуурчаад ийм байсан үг нь тийх байсан ингээд сууж их чинь бас тэгэл байдаг нэг кейс байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол өөрчлөлтөнд үргэлж бэлэн бай. Тэр зүйл рүү тэмүүлье. Тийм одоо ингээд хүсэл мөрөөдлөөр одоо магадгүй энэ үед одоо ингээд харахаар ч нэг юм манай зах зээл хэцүү байна, ийм байна, тийм байна гэдэг хахаас илүү дахиад боломжгүйгээс боломжтой болгоё гэдэг тийм хандлагаар энд байгаа хүмүүс оршоод бид нэр зарим зах зээл рүү ороод тогтоод гарахт нь гараад үлдэхт нь үлдээл тэгэл өөрчлөлт шинжилтийг цаг бүрт нь хийгээл стратеги шинжилгээ яваад байгаа юм бол.
Нэг үүсэл гаргал гэвэл нэг иймэрхүү маягтай нэг багаас нэг ийм скаутын багаас явсаар байгаа л нэг ийм сүүлчрээд ийм хөрөнгө оруулалтын хөгжүүлэлт тослуулсан нэг ийм компани маяг ирвэл Тийм байна. шилжиж ороод ирсэн. Байгууллагын ер нь анхны одоо үүссэн энэ майнд тэ үүссэн Tesla Group-ийн ер нь үүсэлэн ч гэсэн айгуус сонирхолтой шүү дээ тэ. Зүгээр зармаг хийж зарж эхлээд машиныг бүтээсэн байна. Тэгээ анхны үүсгэн байгуулагч нь өөрөө их инновацлог, шинийг санаачлагч ийм хүн байсан тий. Тэгэхээр мэдээж тэндээс эхлэлтэй энэ багийн үйл ажиллагаа ингээд байхгүй л бол энэ байгууллагад шин санаачлаг тий оновчтой бүтээлүүд бол ингээд баг байх байсан бахал да. Тэгэхээр ер нь бол тэр анхны суурь бол бас айгүй чухал байсан юм байна. Тэгээ яг нөгөө байгууллага болгон чинь одоо ингээд сүүлийн үед хараад байгаа том байгууллагууд хажуудаа нэг юм IT хабуудтай болоо л тий. Ер нь ингээд нөгөө зөвхөн өөрийнхөө хүрээнд хараад байвал хайрцаглагдчихдаг гээл аль болох энэ гадны зах зээл хөндлөнгийн өөр шин залуучуудын шин санаачлагууд дээр бизнесээ улам мөрөгжүүлэх гээл ингээл innovation hub-уудыг ингээл бойжуулаад ирдэг штэ. Ер нь бол тий. Ер нь бас тэрнтэй ч гэсэн агаар нэг л байна гэсэн үг тий. Зөвхөн ингээл уртгаа хийгээл яваад байвал одоо өнөөдөр тий зүгээр л бүтээгдэхүүнүүдээ хийгээл ингээл яваад идэг хэмжээнд л одоо энэ дээр чинь нэг юм сонин кейс үүдэн шүү дээ. Одоо Японы электроникийн хитэн том компаниудаас нэг хоёр нь бараг сая сүүл дампуурсан баг. Зүгээр тэр үед яасан гэхээр нэг нэр усын хэлж байгаа. Тэр нэг юм мундаг шио гарч ирээд өстөө тэр хамгийн өндөр борлуулалтыг л хамгийн бага зардлыг л 5 жил бүр алсан байгаа. Хамгийн мундаг шио болвол тэгэл нөхөр буусны дараа компани бараг дампуурлын ирмөрөө гівэнд ороод ирсэн. Юу болов гэдгсэн чинь нөгөө R&D бол инновацийн зардлыг таньж агаад борлуулалт бол нөгөө зардлаа буулгаад нэг юм шинэ менежментийн борлуулалтын ажил орсон чинь хэсэг алж исэн хэрнээ нөгөөдөл нь шинэ бүтээгдэхүүн өрсөлдөөнд оруулаад гаргаад байдаг. Ингээд хоцорсон байдаг. Тэгээ хоцорсон аль хэдийн хоцорсон. Тэгэл одоо тэр CEO-г мундаг ажилласан гэхүү компани дампууруулсан гэхүү одоо алийг гэж хэлж мэдхүү одоо ингээд хэцүү болчдөг. Тэгэхээр бид нар энэ Японы одоо Sony Money-гийн жишгийг хардаг байхгүй. Sony одоо хамгийн гоё одоо хамгийн мундаг зурагтын компани байсан бол одоо нэг Sony-гийн зурагт хараад байгаа юм байхгүй шүү дээ. Тий. Тэгэхэд одоо Sony чинь PlayStation, Entertainment гэд өөрийгөө shift хийж чадчихээн, шинжлэгдэж чадчихээн. Одоо энэ Samsung ч гэсэн одоо анх хүмүүс нэг юу гэж бодож ирсэн мэдэхгүй. Гэхдээ одоо бол ингээл утас дэлгэцтэй өөр юм өөрчлөл инновацийг зөв цэг дээр нь барьж аваад хувирч өөрчлөгдөж тэмцэж чаддаг ийм одоо майндсетийг тэнд зөв бүрдүүлж тэр компани урт удаан хугацаанд ингээд групп компани маягийн бүтцээр амьдрах болчоор бидний бас нэг хардаг юм corporate innovation гэдэг бас нэг том цэг байдаг. Ерөөсө дотор байгаа бүх зүйлийг бүх нөөцийг инновацлагаар өдөрдох, шинжлэх гаргаж ирэх хинээс санаа гарч ирж болно. Тэрийг манад гол нь дэмждэг бүтцэл байх хэрэгтэй. Тийм учраас бид нар ч гэсэн энэ зөвхөн гаднаас юм хайгаад байхасаа гадна дотроо бас ингээд хүний санаачлал шийдлүүд онцгүүдийг гаргаж ирээд сайжруулалтуудыг ингээд ихэнхдээ төсөл маягаар хэрэгжүүлж ингээд араас нь үр дүнг нь хардаг. Тэрнээс зүгээр нэг захирлын үүрэг даалгавраар нэг ажил болгон шинжлэхтэлд яваад идэх юм ч бас ховролтой. Тэгэхээр заавал task management-тэй project үүсгэж ижил тэр юм орж ирдэг. Тэгэхээр нэг ийм соёлоодыг нүдэнд үздэхгүйсэн компани дотор бид нар бас ингээд бүрдүүлж чадаад байгаа учраас нэг ийм corporate компаниас хамааралтай ингээд бүхэн байгаа нөгөө талдаа инвестмент хэсэг маань залуу стартап уян хатан шинэ байдал хоёрыг хослуулсан бие даасан бүтцтэй байгаад тузын оролцоо өндөртөө эсвэл хоолдон бүгднтэй нь оролцоо сайтай хэрнээ бас нэг ийм өөрийнх нь зах зээлийн шинжилгээний тэр vibe-н дээр зэрэгцээд энэ харилцааг удирдах ихсэн учраас бид нарт бас ийм чөлөөтэй хэрнээ бас юм цэгцтэй юмнууд үүсэж ихсэн. За Tesla investment ер нь хэр олон компанид хөрөнгө оруулав. За одоо ковидын дараагаас гэдэг чинь 21 оноос ер нь эхэлсэн гэж үзэж болох юм байна те. Тэгэхээр нэг 5 жилийн хугацаанд хэр олон компанид хөрөнгө оруулав. За түүнээс амжилттайнууд нь хэд байна те. Тэгэхээр мэдээж амжилтгүй те дампуурсан эсвэл амжилтгүй төсөл болсон кейсүүд бас байгаа бах. Тэр талаар товчхон ярил. Яг уу ковидын өмнө ч гэсэн байсан л байсан. Баг маягаар байсан учраас аль хэдийн нэг юм
ихний хөдөлгөөнүүдэд хийцэн байсан. Тэр нь бол одоо тухайн үед л одоо Apex одоо тухайн үеийн hotel энэ төр бүгдэнд нь эрх центргээд орж исэн. Энэ жижиг том гээд явах юм бол бид нар яг нэг 5 жилийн хугацаанд нэг 50 60 газар л орсон баг. Тэгтээ одоо яг нөгөө юм тэр чинь ингээд зарим зах зээл рүү орно, ажиглана. Энэ яг бид нар урт удаан хугацаанд байх зах зээл мөн үү? Дээр нь нэмээд энэ манай стратеги нийцэх зах зээл мөн үү? Дээр нь борлуулалтын дүн болон скейл хэмжээ нь бас бид нэр таарах уугүй юу ч гэдэг юм бас нэг юм бидний өөрийн дотоод шалгууруудыг тавиад эхний шатанда бид нэр одоо ингээд ороод багаар орж ирсэн. Зарим дээр нь бол барьцаа ахиулаад томроод том илүү гүнзгий орсон. Зарим дээр нь бол тэр шатан дээрээсээ бас зарим тохиолдолд бол ингээд нэртэй exit хийгээд бид нар бол нэг учиргүй одоо энэ стартапт хамтарч явж байгаа залуучуудаа тийм төвхтөө эсвэл хэцүү байдлаар exit хийхийг хүсдэг. Энд чинь өөрөө Монголын зах зээл бас нэг тэмцээд ороод ирсэн залуучуудыг аль болох үр дүнтэй exit хийхийг хүсдэг. Нэг юм учиргүй тийм түн тохирол үзүүлээл тэр хүмүүсийг хэцүү байдалд оруулж exit хийхийг хүсдэг. Зарим нэг хүний амьдрал юм чинь тэр бизнес юм чинь зарим нэг тодорхой фейлцэн кейсүүд бас байдаг. Тэр болгон дээр бол бас юм учрын тунгааж бас нэг хоёр талдаа бас ингээ гараа явцдаг тийм хандлагыг бол барьж явдаг. Тэгтээ бас амжилттайнууд нь байгаад exit хийгээд манай фаундерууд нь өөрсдөө буцаад хувьцаагаа худалдаад авсан кейсүүд бас хэд байгаа. Одоо бол яг идэвхтэй 20 компани байна. Бодоод үзэхгүй тэгэхээр чинь баг 20-30 компани бид нэр exit хийхэд нь хийгээд тохироход бас зарим нэг дотоодосоо хөгжүүлж жагаад бас амжилт олоогүй компаниудыг бид нэр дотоод инновашнээс нь бас хөгжүүлж исэн компаниудаа бас зарим нь хоолт хийхийг хийцэн байгаа. За цаг хугацаа нарай болоогүй. Юм гэдэг чи өөрөө цаг хугацаа өөрөө амар чухал байдаг. Цаг хугацаанаас эртдэг чинь л өөрөө их хэцүү кейс байдаг. Тэгвэл ингээд юм бэлэн болсон үед яг тэр моментыг тааруулж орох юм байдаг учраас заримдаа бас тэр цаг хугацааны мөчлөгийг мэдрэхгүй зөрүүлэх кейсүүд бас гарч ирдэг. Төрүүлж харах тий. Бүхэл юмыг манлайлна гэж тэгсэн чинь одоо цаг нь ирээгүй байж идэл. Тий, зүтгэцэн тохиолдол. Тэр чинь тэгэл бас энэ бидний түүхэл байхгүй. Тий, бас нэг туршлага. Тий, туршлага болон сурна, он алдна. Тэгтээ дунджаараа нэг ингээ явах юм байна гэл одоо гайгүй том төсөөлж явсан стартапууд байна ихэнх нь брейк ивен хийгээ явж байгаа учраас бидний хувьд бол бас энэ зах зээл дээр бас боломж байна гэдэг юм харагдаж байгаа. Тэгтээ зөвхөн тэр стартапаас илүүтэйгээр бид нар түрүүний хэлдэг нөгөө corporate innovation ер нь нэг юм технологич одоо энэ хамгийн амар хэлбэрээр энэ бизнесийн өрсөлдөөний давуу тал инновацийг бий болгох энэ чиглэл рүү бас илүү хараад явдаг. Тийм байна. Байгууллагын экосистемдээ хэр ээлтэй вэ? Хэр экосистемийн нэг хэсэг байж чадах вэ гэдэг рүү бас илүү хардаг байх нь шүү тийм үү? Тийм. Ер нь тэр өөрөө их чухал зэг байдаг. Өөртөө наалдахгүй юмыг бас их авчирж цаг, мөнгө буцаага тэр багийн процессыг унгаад авах бол хэрэггүй байдаг. Тэгэхээр юм тодорхой төвшөнд хамтарч үзээд бас гарах тохиолдлууд бас байдаг. Тэгэхээр ер нь одоо бол их хөвчлэн бас бид нар чинь нэг юм орж үзээлээ, онж үзлээ, алдж үзлээ, олж үзлээ тэгээд нэг юм харилцаа хүмүүстэй барих байрлал юмнуудаас ажгүй сайхан олоод идэл болчиход байна. Гэхдээ бид нар альч тохиолдолд нэг юм ихний ангел инвесторыг баг хийхгүй байгаа. Тэр бол одоо ингээд юм анхан шатны инновашн хабуудын ажлууд те эсвэл акселератор хөтөлбөрүүдийн ажлууд байдаг бол бид нар чинь бас тэр шат руу ортол тийм задгаа хөрөнгө оруулалт бол хийж чадахгүй илүү тэр шатаад авцсан. Бүр ингээд сонин кейсүүд байдаг шүү дээ. Корпорат орчинд их удаан ажилласан хүмүүсийн стартапууд их сайн байдаг. Уусаа судалгаа гарч батлагдсан юм бэл. Бараг 80% байдаг гэдэг. Яагаад тэгэхээр тэр хүн чинь эхлээд энэ бүтцэд ороод хинтээ өрсөлдөгч байгаагаа харж байгаа. Хүнээр бас нэг өдлийн өдөртүүлж сурж байгаа. Тэр үед ямар асуудлууд үүсдэг. Хүнээр энэ өдөртүүлэхэд өөртөө үүссэн асуудал болон багт үүссэн асуудлыг мэдрээд тэрийг ингэж шийдвэл зөв гэдэг гаргалгаа олж чадсан хүн дараа нь хүн удирдах болохоос биш ямар зовлон жаргал үзээгүй байжснаа гів гинтэл нэг юм удирдал нөгөөх нь ингээд цойлоод яваад өчнө гэж тийм гоц ухаантнууд төрөх нөхцөл бас Монголын зах зээл бас биш байхгүй. Тэгэхээр ингээд илүү өндөр туршлага эзэмшээд за энэ зүйлийг би автоматжуулж чадвал эсвэл энийг би эндээс оруулж ингэж явж чадвал би энэ дээр ирнэ би даасан тоглолтуудаа хийж чадах юм байна гэдэг тийм харцсан баг хамт олон. Дахиад дээр нь тэрийн байлаач унаад жоохон ингээд
доошоогоо тулаад ирнэ. Тэгчээд тэр шатыгаа даваад зүтгэж байгаа хүмүүсийн стартап өөр. Тэр бол яг нэг юм уналт, туршлага, баг нэгтгэл, ирээдүй борлуулалт сэлсээ нэлээд харцсан. Одоо яг ийм замдаа гарч байгаа нөхдөд байдаг байхгүй. Тэгэхээр тиймийг олохын л бидний бас яг үндсэн ажил бол биднийх бол тэр тэрнээс өмнөх шатыг бэлдэж өгөөд тэрнийг ингээд өөрийгөө алдахыг эрсдээд унахыг харах нь бидний ажил баг биш. Тийм байна. Тийм манай өмнөх дугааруудад Колпрогийн тулга захирал бас орсон. Тулга захирал бас яг ийм зөвлөгөөг өгсөн. Хүн болгон одоо ер нь бол стартап гэл ингээл хийх вшээ. Та нар эхний ээлжинд нэг ийм корпорат байгууллагад ороод ажиллаад үзээрэй. Тэнд очиод хүмүүжээд тий яг саяны таны хэлж байгаа зүйлүүдийг бол хийсэн. Тэгээд гараад ирэхэд бол илүү амжилттай явдаг байна гэхээр энэ бол бас угаасаа судалгаагаар батлагдчихсан бөгөөд тэгээд дээрэс нь энэ одоо нөгөө замыг туулсан хүмүүсийн зөвлөмжүүд болж таарж байгаа гэсэн үг байна. Одоо ч инвестментэд за iTrip тий за Apex Capital тий за Tino бол тусдаа компани гэж явдаг. Яг ер нь л хөрөнгө оруулалттай компани гэж явж байгаа тий. Одоо өөр олонний мэдхүйц яг Magic Box Magic Box буюу одоо нөгөө vending машинууд байна тий. Яг ер нь бол одоо зарим нэг тохиолдолд бид нар ч бас Microsoft их сургууль бас тодорхой эзэмшээд орсон. Тий. Яг ер нь бол бусад хөрөнгө оруулалтууд байгаа. Тэднэрийг бол одоо бас бүгдийг ингээл зарлаад авах магадлал багтай. Тэгээд яг илүү манай энэ чинь бас нэг талаас корпорат соёл байдаг нь ингээл учиргүй бид нар хөрөнгө оруулсан ингэсэнгээ явцдаг. Одоо нөгөөх маань бас зах зээл дээр ингээл дэгэнтэй догонтой жигдрэг байх үед нь бас ийм хит их урдаа гаргаж зарлдаггүй. Тэр чинь бас эргээгээд тэр хүмүүсээс тестэлж гин тэр маркетаж тестэлж гин тэгээд ер нь нэг ийм юм жигдрээд ирснийх нь араас бас нэг аль алинтынхаа нэр хүндэд халтгааргүй тэнцвэртэй болоод ирсэн үеэс нэр нь пабликли нэлээд зарлаад жигдрүүлээд хилээд явдаг. Саяны хэдүүд бол би нэг вебсайтны мэдээлэл дээрээс харсан учраас олон нийтэд тэр чинь нэг зарлагдсан байгаанууд нэгсэг одоо баталгаатай батлагдсан байгаа. Тий энэ манах шүү гэдэг хам зарлалцсан. Тино ч болохоор сүүлд байсан учраас зарим вебсайтын мэдээллүүд дээр дутуу яваад байгаа. Яг бид чи ингээд яг стартап дээр ингээ хөрөнгө оруулалтууд хийгээд технологи руу гэж яваад сүүлийн 2 жилээр нь яг л нэг асуудал байнга асууцгаас юм л да. Одоо яг нөгөө супер ап руу орох цаг мөн үү? Гэдэг асуулт бид нар дээр их байсан. Ягаад гэвэл 7-8 жилийн өмнө зах зээл дээр маш олон супер апуудны мэдлж ийсэн л да. Чат суурьтайгаар бид нар чи яг нөгөө дэлхийн тренд болж исэн юм баггүй одоо Grab, Alipay те WeChat одоо Kakao гэл одоо энэ дэлхийн томчууд үүссэн тухайн улсынхаа зах зээлийг эзэлж исэн үе л те. Тэгэхээр бүгд энэ л эзэлх юм байна, энийг хийх ёстой гэдэг ийм хандлага манай зах зээл орж исэн. Нилээн жол үүссэн. Тухайн үед бид нар болохоор өөр зам сонгосон. Илүү окей яг нэг чиглэсэн компани энэ компаниудаа нэлээд чигдэлж аваад энэ дээрээ бид нар туршаад чадаад болж ивэл дараа нь тэрийг ярьцгаая гэдэг нэг ийм хандлагатайгаар бас нэг учиргүй сэтгэл хөдлөлөөр юмд бас орохгүй шүү дээ. Тэр чинь бас нэг олон хорооны хурал дээрээ суугаад олон хүмүүс зэрэг сууж байгаа учраас бид нар чинь олон талт байдлаар имийг харахыг хичээдэг. Тэгээд тухайн үед бол ер нь яг дангаар нь энэ стартапууд технологийн компаниуд руу ороо явж исэн юм. Тэгж явж байгаад 2 жилийн өмнөөс их сүлэл энэ яриа буцаад гарч ирж байгаа байхгүй. Эхнээсээ нөгөө тусдаа орсон стартапууд маань жигдрээд ер нь дараачийн өсөлт хөгжлөө харах үе нь хүрээд ирсэн. Тэнгүүт одоо энэ дээр ямар хөө шийдэл гаргах вэ гэхээр бид нар ч бас ингээ хараад байхаар яг одоо жуулчид ирэх үед бүрэн санал болгоод энэ манай улсад ер нь хаач ажиллаж дим аа. Энийг л ашигладаг штэ гэдэг ер нь хэлээд өгчих аппликейшн бас байна уу гэж бид нар судлахаар мэдгүй яг тухайн үед бол яг энэ бүрэн гүйцэд ингээд эднэрийг ингээд учрыг нь болоод нэгтгэсэн тийм газар бас байхгүй гэсэн. Тэгээд ер нь л одоо
одоо юу гэдэг юм те хүмүүс төлбөр тооцоогоо дижиталар хийж чаддаг болсон. Гадаа дотоод явсан чил одоо манай юугаар дамжаад онлайнаар захиж чаддаг болсон тий. Бүхэл ийм шилжилтүүд нь яваад энэ аялна гэдэг чинь өөрөө энгийн хэрэглээ болж хуураа. Дээрээс нь ийм зүгээр такси дуудах муудах эднэр чинь бүгд бид тэр нэг хятадын нэг профессорын лекцнээс нэг хальт харж явах тэгээдсэн юм л дээ. Дугуйч уу машин ч уу та нар бодоод үзэхгүй бид нар өөрөө хэрэглүүл 10% хэрэглэнэ. Шеэрлээд хэрэглүүл 100% хэрэглэнэ. Тэгээ шеэрлээд хэрэглүүл илэгдээд дуусахаар шинийг авна. Тэгэхээр үргэлж шеэрэд экономи болгоод энийг технологижуулж чадвал үргэлж шинэ ямыг бүгд ийм тэнцвэртэйгээр хэрэглэх юм байна гэдэг ийм философнууд ороод ирэнгүүт бид нар ч гэсэн тэр үед харж байсан. Ер нь нийтээр хэрэгэлдэг энэ зүйлүүдийг энэ дижиталжуулж чадах. Зарим суурь юмнууд нь аль хэдийн хийгдсэн. Бид нар тэр компаниудтайгаа шууд хамтралын гэрээнүүд хийгээд явчихж байгаа буюу бид нар заавал тэр юм болгоныг хийгээд авах шаардлагагүй. Яг ийм момент нь болцсон байна гэж бид нар бас дүгнсэн юм л та. Тэгээд 2 жилийн өмнө гарахтаа зүгээр нэг шийдвэр гаргаагүй ер нь л энэ рүү зүтгэе гэдэг шийдвэрийг гаргаа явсан. Гэхдээ энэ чинь дотор нь зүгээр нэг зүтгэхийгээд хүн хийждэг юм бас биш. Ялангуяа дэлхийн улсууд ч хааж байсан супер аппликейшнийг стартап хийхэд хэцүү. Энэ чинь их өндөр хөрөнгө оруулалтууд шаарддаг. Ер нь нэг юм нэлээд тийм суурь юу байж иж энэ ард гардаг болохоос биш яг ийм дан өөрийн хөрөнгө одоо юугаар ч юм уу эсвэл нэг стартапын майндсетээр энэ хийсэн тохиолдол бараг байхгүй юм. Тэгэхээр ингээ бид хийдгсэн за окей бид нар бол одоо яг энэ хоос орон зайн дээр байр шийгвэл байршуулах юм байна. Ийшээгээр нь оролдоод үзье. Тэгээд тухайн үед шийдвэр гараад тэгэхэд эргээгээд бид нар ч судалгаа байсан зүйлүүдэд нэлээд нарийсгаад ер нь нэг одоо аппликейшн дээр ихэнх хэрэгцээг авчирна гэдэг чинь гадаа дотоод явах ч байсан яг тэр хэрэгэлдэг тэр мэргэжлийн байгууллагуудаар хамтрал интеграц энэ зүйлүүдийг хийж чадсан газар л илүү давуу байрлал ирээдүйд эзэмшнэ гэж үзчихсэн учраас бид нар графтаа явж ирсэн юм байна тий. Энэ графтаа ч гэсэн одоо бид нар map технологи бизнес хөгжлөгийн бүх шатанд ийм хамтын ажиллагаатай явж байгаа. Ягаад гэвэл бид нар аль хэдийн одоо Microsoft хийгээд Word-ыг хийцэн хүний хажуу дахиад Microsoft хийж болохгүй шүү дээ. Яг тэрэн шиг процессор тэнд аль хэдийн маш том туршлага инновацийг технологиг шингээсэн байгаа газартай хамтраад мэдлэг чадварыг авах. Тэрнээс тэр улсуудад орж бизнес хийгээд байгаа юм биш байхгүй юу? Хизээч одоо локал компани давуу байралтай болцоо одоо. Технологи гэдэг бол ийм авраг англи шиг ингээд авчирд өгч болдог болсон зүйл. Тэрнээс эцсийн одоо ингээд тохиолдол локал компани тэндээс ингэж байж иж хэрэглэгчээ ойлгоно. Тэр зах зээл дээр илүү батал одоо тэр чин дүрм журм юу гээл ингээл өөрчлөлтүүд явж явах үед монгол хүн тэрийгээ сайн мэднэ шүү дээ. Тэгэхээр тэрнтэй нь уялдаад байна гэхээр гадны компаниудаас хамгийн их зөв авч чадах юм нь бол систем болон R&D know-how, бизнесийн know-how-уд л байдаг. Тэрийг авахгүйгээр бид нар бас юм урагшаага зоригтой алхна гэж байхгүй гэдгийг мэдчихсэн учраас Graptag-ээр хийгээд тэгээд дараа нь үргэлжлүүлээд бид нар одоо дэлхийн нөгөө 57 улс руу одоо байгаа тэр супер аппликейшнүүдтэй бүгднтэй ингээд холбогддог болоо тэр нь өөрөө манахаас гадагш очингуу такси дууддаг. Буцаагаад EC юм ч гэдэг юм уу. Энэ гадаадад очиод шууд Монгол төлбөр хэрэгсэлтэйгээ такси бол EC юм те. Эднэрийг аваа явчихна гэдэг чинь бол одоо яг хэрэглээ дадаад эхэлж байгаа улсууд бол бүр ингээд гаршаад байгаа байхгүй. Энэ ч амар юм байна гэдээ бүр ингээд дасаад эхэлсэн. Яг энийг ингээд офферлоод гэсэн бид нар одоо энэ солонгост какао тидийн одоо сая ингээд нэлээд ажгүй өсөлтүүд үзүүлээд явж байгаа граф дээр байна. Одоо энэ 4 сарын дундуурхан бахаад нэг юу бах. Alipay орж ирж байгаа. Alipay DD дээр нь хамтрлууд орж ирж байгаа. Энэ дахиад хоёр талтай хамтрлууд гэсэн үг юм. Нэг нь болохоор бид нар гадаадд очиод удаж штэ. Тэрэн шиг эсэргээрээ нөгөө манай Alipay какаогийн хэрэглэгч Монгол жуулчид маань Монголд ирэхээр шууд өөрийнхөө аппликейшнээс такси дуудаад тийм ногоогийн таксиг аваад явчихна гэсэн. Тэгэхээр эн чинь нөгөө жуулчлалын нөгөө нэг асуудал аппликейшн татах те төвөгтэй байдлыг шууд хаачиж байгаа. Монголын жуулчлалын бараг 80% нь өөрөө солонгос хит ш тэр нь. Тэгэхээр тэр жуулчид өөрсдийнхөө аппликейшнээр шууд энэ чинь үйлдэлүүд хийж болно гэдэг давуу талыг авчирч өгч байгаа. Нөгөө талд нь бид нар аппликейшн дээр одоо 5 сарын нэг дунд тавьцаа open map буюу бүх хүнд нээлттэй map нэ чинь
Оо за. Тэгээд төлбөрийн хэрэгслээ бас холбоо дууссан буюу одоо энэ өнгөрсөн 12 сард захин мөнгөний зөвшөөрөл авсан учраас бүх газар төлбөр тооцоог хэрэг нэгжиж байгаа. Тэгээд тэрний холболтын ажлууд маань одоо яг эд идэвхтэй явж байна. Map-ийн хөгжүүлэлт сүүлийн шат руу ороод эхэлсэн явж байна. Тэгэхээр нэг юм транспортейшн буюу одоо очдог тэр такси үйлчилгээгээ сая сар ч арай хүрээг байна нэг 20 хоногийн өмнө ямар ч байсан нээсэн явж байна. Тэгэхээр ингээд жуулчин ирлээ, map арлаа. Цаашаа очих газар букинг хийх нөгөө юмнуудаа нөгөө ресторан одоо event музейс үзээгээ буклчин. Тэгчингүүтээ тэргээ таксигаа дуудаа явчихна, очиод төлбөрөө төлчихүүлнэ гэдэг ийм full routine-тэйгээр бид нэр тооцоолж юм хараад байгаа. Тэгэл яг энэ жуулчинд хэрэгцээтэй юмнуудыг бол одоо power bank, ундаа усны хөргөөр, кофений машин гэж бид нар ч нөгөө magic дээрээ хийдэг гэсэн дэд үтсийнхээ бүх юмыг бас тэр чинь хэдэн мянган цэг дээр очсон учраас өдөр болгон л цэг нэмэгдэж байгаа. Зарим нэг хүмүүс ярахаар өө чинь энэ тэнд байхгүй үс өдөр болгон нэмэгдэж байгаа. Бид нар тийм машиныг өдөрт нэгээс юм уу нэгээс хоёрыг л макста барьшуулж амждаг байхгүй юу. Нэгээс хоёр вендинг машин нэгээс хоёр вендинг машин тэр нөгөө кофений машингээ тус-тусд нь фронтоор барьшуулдаг. Өдөрт нэгээс хоёрыг л барьшуулж чаддаг. Тэгэл тэр чинь яг хуу сайн бүтээмжиж шахаад явуул 3 руу орж ирэх баг. Энэ нь өөрөө тэр зах зээлийнх нь бас онцлог юм бэл. Өдөр болгон нэг үг нь байршаад байгаа. Тэгэл удахгүй тэгээд нүдэнд харагддаг болчихойлгүй гэж бас найдал л шүү дээ. Энэ бол хүмүүс. Тийм байна. Тэгээ нэг байршлын оновчлол гэдэг юм чинь бас өөр айгүй. Тий. Вендинг машин бол харьцангуй гайгүй. Одоо ер нь бол 2000 дахь байдал руу төгсөж байгаа. Юу бол кофе бол өнгөрсөн жил туршилт байсан. 200-300 цэгэл дээр бид нар тестлсэн. Тэгээд одоо бол 2000-ын гэрээг шууд жил ахсын дотор хийнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Яг гоо тэр чинь тэгээ бид нар 2000 кофе шопт болж ил гэсэн үг шүү дээ. Ирсэн сайн ирвэл тэр чинь нэг цэг дээрээс кофе зараад байна гэдэг чинь ер нь бол тэгээ power bank бол сая 1000-ыг авчраад тавьсан. Одоо нэг дараа чинь 500-а энэ жилдээ гүйцээг тавиад нэг энэ оны төгсгөлөөр нь 2000 сангтай болох болоо гэсэн нэг юм түлээлттэй байцгааж байгаа. Тэгээд ер нь яг жуулчин ч бай, дотоод залуучууд ч бай ер нь нэг юм дундаа шеэрлж болоод хэрэгжилж болдог энэ бизнесүүдийг бүгдийг нь оруулаад төлбөрийн шийдэх нэг ийм л зорилго тавиад тэг ингээд сонсохоор чи ингээд амар урт төлөвлөд болж байгаа. Одоо энэ банкнуудын хамтрлууд, том компаниудын хамтрлууд, стартапуудтай ч бид нар хамтраад зарим юмнуудаа тохироод явж байгаа. Зөв жишээ болгоход бид нар порталтай хамтраад тикетийн хэсгээ бид нар хөгжүүлэхгүйгээр порталын тикетийг зархаар хамт ажиллагаа хийсэн. Тэдний дээр явж байгаа тикетийг л зарж байгаа. Тэгэхээр бид нар тикетийн бизнес хийгээл тоглолт мөглөлт хийгээд явахгүй. Тэд нартэй хамтын ажиллагаар дэмжиж явж байгаа. Яг ийм кейсүүдээр бас бид нарт олон одоо хамтрлууд бол үүсээд одоо ер нь холболтын ажлууд нэлээд тийм бужигнаантай нэг 5 сарын 20 хавцаа ер нь бүрэн л нэг 90% аппликейшнээр ер нь ажиллагаанд оруулж гээл. Одоо бол ажиллаад бүх юм хэвээ явж байгаа ч гэсэн нэг ийм бас нэг бүрэн болоход бас нэг хугацаа жоохон байна. Сайн ярьж байгаа. Тийх бах. Жигдэж тий. Яг ингээд сонсвол энэ угаасаа нөгөө стартап компани ч гэдэг юм уу ингээд хийх ажил бол биш. Энэ одоо нэг бол санхүүгийн том тоглогч нарын тий. За санхүүгийн том тоглогч нар угаасаа бүгднэрөө яг энэ зарчим руу бүгднэрөө хурж чадахгүй, хурж болохчгүй, хуулиараа чараатай учраас болдгоо. Тэгэхээр мэдээж энэ том группүүдийн хийх ёстой ажил болж таарна тий. За дээрэс нь яг за Токи байна тий. Токи ингээд Intel группийн нэг охин компани гэл ингээд явж байна. За Teno маань Tesla группийн компани гэл явж байна тий. За хажуугаар нь HiPay бас байх шиг байна тий. Ер нь ингээд нэг нэрлүүл нэг энэ 3 за Monpay орж ирж байгаа шиг байна. Тэгээд ийм 3-4 төрлийн том байгууллагуудын группүүдийн нэг юм экосистем бүрдүүлж байгаа хэлбэрлүүл ер нь орж байгаа шиг байна л да. Тэгээд илүү ингээд нэг юм өөрийн гэсэн бизнесийн экосистем одоо кастомерын харилцагчийн тий одоо мэдлэг тэгээд дээрэс нур чадвар цар хүрээ тэдгэрийн одоо нөгөө пул дээр л ер нь тоглолт хийж байгаа л нэг ихний хэсгүүд болж гарч ирж байгаа шиг байна. Тэгэхээр мэдээж энэ бол стартап гэж хэлэхэд бол маш хүндэтэн. Тэгээ стартап тий одоо стартап бол хизээч энэ ажлыг бол хийж чадахгүй нь ойлгомжтой л байсан. Ярин зүгээр стартапыг дэмжиж ийм болгоод гаргаад ирж байгаа байх гэж бол ер нь бодож байгаа. За тэгэнгүүт одоо ингээд та нэг хэсэг бол
Сүүлийн 2 жил бол өөрөө ингээд нэг юм технологийн гүйцэтгэл аюулгүй хийгээд ингээд бүх юм хийгээд байна шүү дээ тий. Тэрнээс өмнөх хэсгүүд бол дандаа л хөрөнгө оруулагч хийгээл за хөрөнгө оруулалт хийгээл за тодорхой хэмжээнд due diligence хийж хянаал тий. Нөгөө компаниудаа өгөөжүүдийг нь тооцоол за тузад нь суугаал гэдэг юм ингээд хэлцэл явж исэн. Одоо яг энэ өөрсдөө ингээд гардаад хийгээд ирэхэд тий ер нь ямархуу майндаар ажиллаж ийн нөгөө залуучуудын алдж исэн, онж исэн тэр зүйлүүдтэй ер нь хэр тулгарч ийн тий өөрсдөө ер нь хийгээд үзэхэд хэр өөр байна. Нөгөөдөлч хүмүүс залуучууд ингээл нэг фейлдчлээ, тэгчлээ, ингэчлээ гэж одоо ингээл хөрөнгө оруулалт байхгүй, мөнгө байхгүй байна гэдэг шиг тийм нөхцөл байдлууд ер нь хэр тулж ийн. За яг мэдээж хөрөнгө оруулалт мөнгөний хувьд бол гайгүй бах. Бусад нөөцүүдийн хувьд ер нь асуудлууд хэр үүсэж ийн. Яг ер нь ижлэн зүйлийг туулахын хувьд туулж байгаа. Тэгэхээр надад зүгээр нэг ажиглагддаг байсан зүйл нь юу юм гэхээр манайхан бас хэтэрхий их нөгөө юм бүтээл төвтэй яваад идэг. Юм чи өөрөө бас нэг жоохон борлуулалт төвтэй, хэрэглэж төвтэй байдаг. Заримдаа ингээ хөрөнгө оруулалтаа сууж яхад нэг технологийн гай гэдэг нэг нөхөр бараг тэр бараг бүгдийг шийдэж. Нэг юм бараг л дээш хараад ингэсэн тэр ерөөсөө нэг юм Наач болохгүй. Тий ерөөсөө нөгөө тэгэл ингээл хийчихвэл гоё болчихно гэдэг. Мань Фикосогийн ажлыг л тэр нөхдүүд нь тойрч суугаа хийгээд байгаа байхгүй. Тэрнэр нь хэрэглэгчд нь яг хэрэгтэй үгүй юу би бас мэдэхгүй. Хэрэглэгчдэд чинь энэ UX, UI ерөн тэр аппликейшны смут байдал чамаа байдгүй шүү дээ. Хэрэгтэй юм ин офферлж гинэ гэдэг л асуудал байдаг. Ямар ч муу одоо UX, UI дээр хүн хэрэгэлдэг байхгүй. Одоо гадны одоо үнгүү мөнүүд Монголын бол үнгүү шиг одоо гадны Америкт багт Craigslist гэдэг нэг аппликейшн гэжтэй нэг юм вебсайт. Тэр нь хүн харахад их царамаатай вебсайт. Тэр тэгтээ юу үүссэн гэхээр нэг хүмүүс ороод нэг элдв юм зараад өөрсдөө ингээ хийдэг байсан учраас том одоо платформ боллоо гэсэн. Тэгэхэд чин тэн дээр нь дэлхийн хамгийн гоё юм хэрэгжилж байгаа улсууд хамгийн сонин царамаатай юм хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр чин систем ямар ч үсэн гацхгүй ажилладаг байх шүү дээ. Тэр UX UI нь бас дэжгүй байсан. Тэр нь ихтэй ойлгомжтой байх нэг чухал болохоос биш. Царайлаг байх нь хоёр дахь асуудал байхгүй. Царайлаг бол гоё. Хоёр дахь асуудал байхгүй. Эхний асуудал чи юусэл яг хэрэглэгчийн хэрэглээг тэр бүрдүүлээд хүслийн тэр баатн канопиг дараад мөнгө өгөх сонирхлыг бүрдүүлж чадж байгаа мó гэдэг асуултанд хариулах нь хэврээ. Одоо ч гэсэн бидний хувьд тэр асуудал хэврээ байгаа гэдэг. Заримдаа яг ингээ харахаар бид нар бас нэг зарим зүйлийг бол ингээд багийн дотор зохион байгуулалт бол менежмент төр жоохон шинжилэлүүд бас хийгддэг. Анх чи ингээд стартапууд ингээд харахаар нэг хөрөнгө оруулалт орсны дараа 2-3 сар бараг өдөр шөнөгөөнүүдэл нэг юм гаргаал их гоё харахаар их гоё урамтай. Шинжил хийгээл өстой ингээд бужигнаал тий. Тэгтээ тэнд бас нэг алдаатай зүйлүүд бас анзаарагдаад байдаг байсан. Өөрөө нэг юм өд шүн их суух юм тэр улсууд. Тэр залуучуу хөгшинж залуу бол хаяа жоохон суухад зүгээр. Тэгтээ ер нь өдөр нунтаа шүн суух дуртай. Тэгээд урт удаан хугацаанд тэгээ явах чинь яг ингээд харахаар нэг юм амар чөлөөт юм шиг хэрнээ нэг хор шиг юм болцсон. Тэгээд дээрэс нь эрүүл мэнд нь алдагдсан. Тэр чинь болохгүй шүү дээ. Би аль болох удирдах байгаа технологийн багтаа байгаа хүмүүст бүтээмжэл бодод тэрнээс үе шийдвүлээд энд чи нэг орой суугаад ажилласны мундаг бусд нь муу биш байхгүй. Бүтээмжээ хийх ёстой. Тэгээ болж игэл бараг ийм офс авраар ажиллавал сайн. Хүн дэр нь жоохон цэгц хэрэгтэй шүү дээ юм их цэгц. Би л гэртээ жоохон цаг наргүй байгаад эхлэхээр л бараг жоохон лазантаад буруутаад эхэлдэг бол өглөө бас ажилдаа яваад яд орой хүртэл ажиллаа хийгээд тэгжиж бараг сэтгэл санаа тарих ажиллаж амьдрч зөв ритмд орж байгаа байхгүй. Зүг зүгээр ингээл амьдрал мөнгө болоод байдаг амьдрал чинь бараг эрсэргээр утгах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чин цэгцтэй жигд ажиллаж ижил би тэндээс ингэж ритм ойлгодог. Тэгэхээр яг л тэр залуучуудад бас тийм шаардлагууд тавьдаг. Бүтээмж үр дүн хамгийн чухал бол хоёр дахьт нь цэгцний асуудал байгаа. Энэ хоёрыг л барь. Үлдсэн асуудлууд бол тэгээд яа нү энэ нү надад бараг байд байхгүй. Нэг чи эрүүл байвал бид нар урт удаа хугацаанд хамт ажиллаж амьдрын шүү дээ. Тий. Эрүүл биш байгаа тэр хүн зүгээр эрүүл бишээс гадна бараг хэрүүлтэй өдөр ажил дээр ирэхдээ өдрийн ажил бүтээмж үүсдэг ирнэ. Тэгэхээр чинь л тэр хүн эрүүл сэтгэл зүй сайхан байх юм бол эмгэгц хийцтэй баланстай амьдрал бас
чухал болж таарад байгаа байхгүй. Ажил хий гэж хэлээгүй. Ажлаа хийх ёстой. Амрах цагтаа амрах ёстой. Гол нь үр бүтээлтэй байх ёстой. Манай улс чинь хамгийн том үр бүтээмжийн л асуудалтай улс шүү дээ. Нэг өдөр шөнөгүй суугаад байгаа юм шиг үр бүтээлгүй хүмүүс ихтэй. Яг ингээ хэлэхээр намайг одоо их дураараа юм ярьдаг нөхрөө гэж бодох байх. Гэхдээ ер нь бол бүтээмж өндөртэй байх гэдэг чинь тийм их сууснаар билэрдэг юм биш байхгүй. Энэ манай анхны фаундер Одон гогийн хэлж ирсэн үг байдаг. Амжилт бүтээл гэдэг чинь 24 дулаан ажилласан нэр биш. Ухаалаг ажилласнаар ирд юм аа гэж. Тэрнээс биш өдөр шөнөгүй зүтгэсэн хүний мундагдаа биш. Эцсийн дүндээ тэр чинь өрсөлдөө. Гүү бол бас өрсөлддгүү салбарт ажиллаж амьдарч болно шүү дээ. Тэгээ өрсөлддгүү салбарт очиод тийм их өөр философи яриад иж бас болно шүү дээ. Бизнес хийж л байгаа бол өрсөлдөх л ёстой. Уйлж унжих ёстой бол уйлж унжаа, тэмцэх ёстой бол тэмцээд зүтгэл явна хөөс. Одоо энэний кейс чинь бид нар ингээл өөр Монгол руу саарц марцаа экспортлон үзэхстэй энэ төр лөө. Яваад очиход тэнд байгаа харилцагчийн 1000 төгрөгийн төлөлт дэлхийн бүх компани өрсөлдөж байгаа шүү дээ. Тэр өрсөлдөөнд очичоод би намайг нэг харж үзээч гэж гуугаад би одоо яах. Тийм шүү дээ. Ямар ч тэгэхээр чинь тэр хүн авахар юм хийдвэл очиж байгаа байхгүй. Авахар юм хийхгүй бол бити оч. Эсвэл нэг юм хүн гойж бизнес хийнэ гэж ирнэ байхгүй. Юм бүтээж ялгартай байж хүний хэрэглэлийг татчихж тэгжээж л энэ бизнесийг их хэвээр санагддаг учраас надад одоо тэр стартапын юм дээр ингээд харахаар бид нар өөрсдөө хөгжүүлсэн ч гэсэн энэ гол методуудаа хардаг. Хөрөнгө оруулж явах үед ч гэсэн эднэрийг барьж байгаа философийн багтаал хамтардаг. Заримдаа яг энэ дээр ойлголцох тохиолдол бас байх үед бол бид нар тэгээд философи нь бол ойлголцохгүй бол гарах тохиолдлууд бас байдаг. Бид нар нэг өөр юм хараад идэг. Манай хэд маань бас нэг өөр юм хараад иж бас магадгүй байдаг. Тэгээ тэр бас их жоохон хүлээлтийн зөрүүнүүд бас хаяа гардаг. Тэгвэл тэгээд баг нэгэндээ дэмтэй хүлээлт зөрүүтэй хүнтэй ч нөө уртуудаа хугацаанд бас явах хэцүү байдаг учраас гарахт нь гараал явчихдаг. Анх бол бас жоохон хэцүү байсан ингээл гараал ороод ингээл нэг юм одоо нэг хүн анх ажилтнаа халж үзэх мэдрэмжтэй төстэй байсан байхгүй юу? Анх ажилт нь хална гэдэг чи одоо өөрөө амар хэцүү мэдрэмж байдаг. Тэрийг ингээд сүүлчрээд автаад ингээд даваад ингээд ирсэн дараа хатууждагтай ижилхэн анх компаниудад орох гарахад бас их жоохон хэцүү бараг л бүгдийг босгочмор юм шиг санагдал байдаг гэсэн бол бас зөв жинлийн тухай дээр тавьж үзэх хэрэгтэй юм байлээ л дээ бүх асуудлуудыг. Тэгэхээр яг бид нар чинь бас тэгэл суралцаал сайн муугаа мэдэлцэл ингээл үзчихлээ. Одоо тэгээд болох байлгүй тэгэл явж штэ. Тийм ер нь угаасаа л анхны юм гэдэг бүгдээрээ л хэцүү байдаг тий. Тэгэхээр тэгээд олон удаа хийж үзэж байгаад илүү туршлагажиж илүү оновчтой шийдвэрүүд гаргадаг болдог. Тийм тэгэхээр мэдээж Tesla investment-ын ингээд таны түрүүний хэлдэг анх ажилласаа алж байгаа юм шиг тий хамгийн ихний exit бол үнэхээр хэцүү байсан баха. Гэхдээ ашиг хараад ингээд exit хийгээд гарсан бол тэр мэдээж хийндээ win-win тий үндсэн сайн зарчим учраас асуудалгүй байдаг баха. За одоо ер нь ямархуу төслүүд дээр Тиногоос ер нь Тино дээр л фокуслаад ажиллаж байна уу та хэд маань? Ер нь нэг энэ жилдээ бол илүү Тино дээр л төвлөрч байна. Яг тэгвэл бас бид нэг юм олон талт хэтэрхий их одоо энэ багийг сэтгэл зүг тарах сонирхол багтаа учраас аль болох өөр тэр чинь ингээд Tino гэхээр л нэг юм дан Tino рууш тэр чинь дотор нь санхүү хэсэг дээр Apex BGM гэх тэр компаниуд өөрсдөө боожод өөрсдөө хамтран юм хийгээ явж байгаа. Тэр ингээд хамтарж байгаа байгууллагууд тус нь одоо Magic Box дээр тэр хөргүүр дээр Charge дээр гэдэг таксин дээр гэдэг эдгээр чинь бүгдээрээ тустай компаниуд өөрсдөө удирдлага юм та гүйцэтгэх захирлуудтай тэд нар маань ингээд бүгд бизнесүүдэд босгох ажил. Дээр нь нэгдсэн Tino дээр орж ирэх ажил тий. Захи гэж явсан стартапыг чинь бид тэр Tino-гөрөсөөр болгоод одоо медтийн илүү жуулчин зориулаад хүргэлтийн хэсэгтэй болгосон ч байд юм. Ингээд нөгөө өөрсдийн ингээд босгож ирэх юмнууд, жигдэлх юмнууд бөөнөрөө байгаа. Ягаад гэвэл бид нар ихэнх аппликейшнуудаа бүгдийг одоо нэг нэгээр устгасан. Шууд Tino руу нэгтгэж байгаа. Харилцагчтай нь одоо тэгээд дийшээ шилжүүлэх шаардлагатай байгаа шаталтыг хийлгээд дийшээ оруулж байгаа. Ягаад гэвэл бид нэг олон апп дээр бас маркетинг, хөгжүүлэлтийн зардлууд анхаарлыг тавьмааргүй байгаа гэсэн юм. Илүү нэг апп дээр энийг төвлөрүүлээд энэ жилийн зорилго бол ерөөсөө Tino дээр ингээд тавиад энээсээ яг цаашаа ингээд
экосистемийн хамтралуудаа хийгээ явна. Энд ч одоо супер ап болж ийн гэдэг чинь онцлог нь өөрөө дан ганц нэг төсөл биш байхгүй. Энд чинь нэг юм дундын холбогч чиг болоод цаашаага бүхэнтэйгээ холбогдох хэрэг нэгддэг. Одоо Alipay, WeChat гэхэд хэлбэр хэлээр ороход бүртгүүлдэг шүү дээ. Яг тэр шиг л нөгөө энэ аппликейшн дээрээс бүх юм руу хандах, бүх юмтайгаа ойлголцох эрх нэгдэх учраас маш олон хамтрал хөгжүүлэлтүүдийг бид нэр тийнийгоо дамжуулж хийх баг. Энд чинь өөрөө дундийнх нь тусдаа зөндөө стартап. Тэгэхээр одоогоор яг төлөвлөсөн яг тэр энэ тэр гэсэн юмнууд алгад. Гэхдээ дотор нь бол одоо энэ хүргэлтийн хэсэг дахиад нэмээд өснө хоол моол гэл ингээл шаардлага хугацаанууд нь тулцсан юмнууд бас байгаа л хөгжүүлэгдэл явж байгаа. Яг хөө энэ дээрээс надад нэг ийм сонин асуулт гэх юм сонин байж магадгүй нэг юм асуулт төрж ийн л да. За одоо юу гэдгийг Teso Investment-ийн хөрөнгө оруулж байгаа компаниуд бүгдээрээ ер нь явандаа Tenor руу орох тэр айдиатай компаниуд л тань дээр очиж хөрөнгө оруулалт авч танаа компаниудаа ингэж нийлэх юм уу те. Юм болгоныг ингээд нөгөө өөрийнх руугаа ингээд шигтгээд тэ энэ рүү л орох ёстой, энд л байх ёстой гэдэг тэр майнд байна уу? За эсвэл зүгээр үнэхээр нэг юм шилдэг санаатай. Заавал Tenor дээр орох албагүй. Гэхдээ ингээд та нар хөрөнгө оруулалт хийгээд ингээ аваа явахад тэр компани тусдаа ингээд боожоод тэ шал өөр секторын ч юм ингээ сайжраад явах боломжтой байвал ер нь яах вэ? Яг түрүүнд би бас нөгөө хариулдаг энэ жилдээ гэдэг байгаа нь илүү фокус тийшээ тавиад байгаа болохоос биш бидний чинь үндсэн байгуулагдсан шалтгаан ч гэсэн тэр шин зүйлийг л алдахгүй байх учраас тэр маань хэвээрээ байна. Одоо ч гэсэн манай дээр 10 түнтэй судалгаа хөгжил аналистийн баг сууж л байна. Тэр эдвэн зах зээл дээр юу болж байна, хаана ямар юм хөгжиж чинь, дэлхийд юм болж чинь, хэдүүлээ хөгжүүлэх үү, хамтрах уу гэл ингээд энэ бүх зүйлүүдийг судлаа байж идэг. Зөвхөн судалгаа хийгээ байж байгаа 10 ингээд бодохгүй тэр ч одоо тэгэл шинэ юм орж ирэхэд чинь бид нар нээлттэй ч ихэд дэлгэл байж байгаа. Тэгэхдээ одоо энэ жил бол илүү фокусд буюу одоо илүү тэр Tenor дээр төвлөрсөн жил байх. Гэхдээ үнэхээр хажуугаар нь за энэ өстө алдаж боломгүй санаа ороод ирлээ гэхэд бол бид нар бас дийлэнд орно. Суун ярина. Тэгэхдээ тэр нүүр категорийн ч байж болно. Бид нар чинь саяхан гэхэд бас нэг хит хитэн хүнс хүмүүсний чиглэлтэй компаниудад бас хөрөнгө оруулалтууд орсон. Бараг стартап маягаар ажилладаг байсан компаниуд байсан л та. Тэгээд тэднээс бас хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Тэгэхээр тэр бол ингээд бас хязгаарлал мэдвэл бол манай дээр биш байгаа. Тэгэл яг нөгөө хаяа аль нь илүү гол байж байгаа тэр нь л бол анхаарал байгаа болохоос биш үргэлж шин зүйлээ хаахаа бол тэгээд зогсоочвол бас бидний байгаа утга учирч бас байхгүй болчихж байгаа. Тэгэхээр яг нэг юм ит хүчүүлэлттэй нэг юм хөрөнгө оруулалтаа ахиулдаг багасгадаг гэл нэг юм ритмүүд бас тэгэл зах зээлээс хамаарал янз бүр шүү дээ. Бид нар ковидын үед бүр их зоригтой байсан. Хүмүүс энэ ковидоор нэг сар гарan ингээл баг ихний сар чи юу болох нь мэддэггүй дэлхийс үрж ирсэн шүү дээ. Ер нь бол тэгж явах үед чинь бид нар ингээл уулзаал хуралдаал юм яриад одоо яах вэ гэл тэгээд 2 дахь сар руу ороод ирэх үед чинь бас хөрөнгө оруулалтын хорооны тууцынх ингээл бид нар нэг уулзч чаддаг ингээд. Нэг л их 7 хоног л нэг дүгнэлт гаргаал ямар хуу байдалтай хизээ дуусгах нь юу болох нь таамаглалууд гаргал нэг л тийм мундаг аналистүүд л байлаа л та тэр үед. Гэтэ харахаар бид нар тэр үед бүгдээрээ тойрч сууж байгаа тэг шийдвэр гаргасан байхгүй. Ер нь үеийн уналтын дараа зах зээл шинжлэх үед reshape буюу энэ шинээр тэр зах зээл бичигддэг. Тэгэхээр унтсан гэдэг чинь тэр үед тэр зах зээл нээгдэж гин гэсэн үг байхгүй. Яг ингээл 2 3 өрсөлдөг чинь тогтцсон, бэлтгэгдсэн тэр зах зээл дээр өрсөлдөөнтэй үед нэг хөндлөнгөөс орох чинь маш их хугацаа, цаг, мөнгө зарцуулдаг бол унтын үед орж ирвэл хамгийн өнгөнөр ороод хүмүүс гайхаад хүлээгээ байж итэл нь өөр нэг тоглох салбарт нь ажил хийсээр байгаад ингээ бойжоод жигдрээд зах зээлд хийх үед хамт хилээ ороод ирнэ гэдэг чинь өөрөө маш том боломж юм байна гэж бид нар бас ярилцаад тухайн үед л одоо энэ шинэ үйлдвэрийн төслүүд рүүгээ барилгын төслүүд дээрсэн зогсоогоогүй одоо энэ технологийн төслүүд бүгднөрөө тухайн үед эхлүүлж исэн байхгүй. Тэр үед хүн болгон ковидор тодорхойгүй карантинлэгдэл бид нар бол ерөнхийдөө зүгээр л хөрөнгө оруулалтуудаа хийхдээ бэлдсэн ихнээс нь шууд хийж исэн үе байхгүй.
тэрэн шиг тэрнийхээ үр шимийг одоо ингээд баг зэрэг хүртээд эхэлсэн явж байгаа. Гэхдээ бидний бас нэг хардаг зүйл нь яг хөө ийм том факторууд бол нөлөөлдөг. Гэхдээ үргэлж бизнесийн алтан үе байж идэг. Хэрэглэгч өнөөдөр юу хүсч бид нар одоо AI мэдгүйс AI-аар ороод ирлээ. Ер нь өмнө хэрэглэдэггүйс юм хэрэглээл чи Netflix одоо хэрэглэж байна. Одоо өмнө Netflix хэрч одоо хүн хэрэглэхгүй дэс одоо тэг шинэ хэрэглээ юм шүү дээ энэ чинь. Тэгэхээр ингээд хэрэглээ шинжлэгдэж гин гэдэг чинь дахиад зах зээлийн хэрэглэгч нар шинэ юм хүсэж байгаа шинэ хэрэглээнүүд үсэл явж байгаа. Одоо энэ нэг бид нар хас үлгүүдээр спонсор ордог. Өмнө сакс үзэлт ямар байсан юм. Одоо ихэд дахиад маш өндөр үзэлттэй шинэ зах зээл болчихсон. Тэгэхээр зах зээл болон хэрэглэгч үргэлж шинжлэгдэж байдаг учраас боломжууд үргэлж эргэлдэж байдаг. Яг го тэрийг ингээд моментээр нь мэдэрнэ гэдэг нь жоохон хэцүү тасктай байдаг л баха. Ковид энэ төр ч юм уу эдийн засгийн хямрал ч юм болохоор зүгээр нийт салбарын сайхан тэгшлээд өгч байгаа байхгүй юу. Тэгээд жоохон шинжлэгдээд шинээр сэрч чаддаг нэг тийм болгоод нэг юм баг шалгуурын үе байхгүй юу. Тий, ер нь шалгуурын үе тий. Бүгдийг ингээд хүчээр тэгшилж хагаад за одоо хин хурдан хин авсгоотой гарч иргэдэг л үе гэсэн үг шүү дээ. Ер нь бол та хэд бол одоо түрүү ингээд ярьж ирсэн нөгөө барилгын төслүүд дээр ч гэсэн ингээд оролцоод явдаг юм. Ер нь яг инвестментийн үндсэн ажлууд бол за тийм руугаа чиглэж байгаа бах. Тиногийнхоо за одоо инвестментийн охин компаниуд руугаа ер нь чиглээ явж байгаа бах. Тэгээд бусад дээр construction ч гэдэг юм уу хүнсний үйлдвэрлэл ч гэдэг юм уу тэднэр лүг ер нь хэр оролцоотой байдаг. Яг хөө энэ өөрөө юу л та барилга хүнс энсэрүүл өөр дээр бизнес хөгжлийн хэсгүүдтэй. Тэд нар бол бизнес хөгжлүүдээ ингээд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, барилгын хөгжүүлэлтээ хийгээ явдаг. Өөрийн хэсгүүдтэй. Тэгэхдээ бидний оролцоо яаж хангах гэдэг дижитал шилжилт тал дээрээс явахаас гадна бас барилга дээр нэг шинэ бизнес прожектын санаа шийдлүүд эсвэл үүсгэхээр бол бид нар энэ ч үүсгэсэн компани тийш нь шилжүүлж өгөх, адапшн хийх. Буцаагаад ирнэ стратегийн шийдвэр гаргалтууд бол нэгтгэлүүдэд бид нар тойрч суугаад хамт ярилцах. Тэрнээс биш одоо ингээл учиргүй өдөр тутмынхын бизнес хөгжөлтөнд оролцохгүй. Тэгсээр нэ бас энэ кроссинг тэ нэг юм шинэ бизнес, шинэ идея орж ирэх энэ зүйлүүдээс бид нар цаашаа дамжуулалт хийдэг учраас юм мэдээллийн маягтай оролцоонууд нэг их хэсчдэг юм байл. Харин тийм байна тий. Тэг бас нэг юм харахаар чинь юу л та тухайн бизнес дээр яг өөрийнхөө шинжил өөрчлөлт төслүүдэ харж байгаа шүү дээ. Бид нар болохоор бас аль болох нэг жоохон зах зээлийн өөрчлөлтийг харж байгаа учраас тий. Тэнгүүд тэндээсээ авсан мэдээлэл, мэдлэг, коммуникац одоо юу гэдэг нэтворк тий. Энэ бүх зүйлээ бусдандаа дамжуулж өгөх нь манай бараг үндсэн үүрэг байхгүй. Тийм байна. Нөгөө эдийг хайрцаглахтаас сэргийлэх гэдэг шүү дээ. Тийм ер нь бид нар нэг хүндлэнгийн нэг багийн нөхдүүд тэр хүмүүст ингээд энэ процесс нь байгаад байгаа байхгүй. Тэр чинь ингээд хүм бүтцтэй биш. Энэ процесс байж энэ өөрөө цэнэглэгдэн тий. Одоо тийм шинэ мэдээлэл нэгэн цуглуулсан бол тэрийгэ тараах л шүү дээ. Тараахгүй байгаад ахаар чинь л нэг юм одоо нэг хаана мэдээллийн урсгал дутуу болоод тэгээд яг ийм дид группүүд үүсцэн тэд нар дээрээ бол ингээ мэдээллийн урсгалаа бид нар яг нэг ийм төвшөнд авч явах гэж хичээдэг. Энэ өөрөө бас яг ийм юуны аргачлалтай их төстэй ер нь нэг ийм нэг талаасаа эн чинь нэг ийм тагнуулын маягаар байгаа байхгүй. Маш олон мэдээллүүд байгаа ч гэсэн цөөхөн бүрэлдэхүүн дээр цуглуулад тэр баг нь маш хоорондоо хурдан мэдээлэл солилцоод буцаагаад хэсэг хэсрэгүү тарааж чаддаг баг. Энэ өөрөө хурд байж иж бас компани дээр давуу тал үүснэ. Тэгэхгүй тэр нэг энд тусаа асуудал бараг нөгөө талдаа мэддэхгүй буцаагаад ирнэ хоорондоо юу болж байгаагаа ойлгохгүй ингээ яваад ахал юм бол нэг юм тусдаа зүйл болоо дахиад дээр нь мэдээллийн урсгал мэдээллийн нэгтгэл байхгүй болоод эхлэх үед тэр мэдээлэл цуглуулсны жүнцэг болчих. Тэгэхээр ингээд мэдээлэл цуглах ёстой маш богино хугацаанд хурдан анализ хийгдэ тарддаг байх ёстой. Энэ нэгийг бас менежмент дотор бас байдаг аргачлалуудын нэг ер нь бол манайх чи өөрөө ер нь менежментийнхаа бүтцийг зургалж ирсэн юм баггүй. Одоо тухайн үед л тэ бас Teso группийнхаа менежментийн зургалтай 5-6 жил, бараг 7-8 жил юм одоо нөгөө байгууллагууд чинь нэг юм Япон маягийн амиа менежмент
Эсвэл одоо McKinsey те энэ Европ талын менежмент, Америк талын менежментүүд гэдэг ингээд олон талын менежментийн зөвлөхүүдтэй ажиллаж эхэлж исэн үеэлтэй компаниуд. Бидний хувьд ч гэсэн бас судалгаа шинжилгээ хийгээд айлантай хамтарч айлангаар нь менежментийн зөвлөх үйлчилгээ авах уу, яах уу гэдэг дээр бас чиглүүлэхүүд ирсэн тузаас. Тэгээ та нар одоо ямар хөө байдлаар бүц бүрэлдэхүүнээ шинжилэх юм? Яаж ийм доктортой байдал руу ийм хүнээс бага хамааралтай илүү систем төвтэй ийм менежментийг бүрдүүлэх вэ гэдэг ийм таскууд орж ирсэн явж ирсэн. Тэгээ би тэдний хувьд ч юм болохоор судлаад үзэхээр бас бүгд л гоё ил мундаг л санагдаад байдаг. Гэхдээ бид нар нэг асуултанд бас хариулахыг хүссэн юм л да. Энэ нь яг Монгол хүн таарсан менежмент мөн үү? Энэ инновацид уян хатан менежмент мөн үү? Барууны менежмент болохоор нэг талтай яагаад гэсэн ихээр хэд нэг тал руугаа ингээд нөгөө нэг компани байвал хэлбигээ нэг компани байвал тэрнийхээ үр өгөөжрүүл төвлөрөөд идэг. За. Тэгэхээр чин бид нар чин тэнцээ юм уян хатан байдлыг нөгөөдөлтэй гингуудаа юуны соёл чин болохоор одоо MMM би чарахаар нэг баг сэл борлуулалтын төвтэй ч үт юм уу тэг ингээд нэг юм хооронд нь нэлийн тийм компетишн маягтай ингэж нээж өгдөг асаадаг тэгсээр нэг юм гэр бүлийн одоо нэг юм олон талтай ингээд энэ хоёрыг уг нь холчуулах сайхан байх гэдэг. Эсвэл ингээд нэг юм өөртөө тохирсон юм болохгүй. Тэгэхээр бид нар нэг хэдхэн асуулт асуугаал тэрийг бүрдүүлж эхэлсэн. Ерөөсөө инновац гэдэг зүйлийг дэмжиж чадах бүтц мөн үү? Хүн болгон өөрийнхөө гэр бүлийн бүтцийг нэг юм харахад гэр бүл болохоос биш дотор засаглал өөр л байдаг байхгүй. Тэр засаглалыг буруу хийсэн айлвал тэгэл хэцүү шүү дээ. Тэгэхээр чин бидний хувьд ч гэсэн одоо яг нэг юм шилжилтийн үе таарч исэн. Тэгэл инновацийг яг энэ дэмжиж байгаа бүтц мөн үү? Бүтцээрээ бид нар дэмжиж чадж гин үү? Ягаад гэвэл тэнд нэг хүн санаа гаргахад тэр унж гин үү, унахгүй байна уу? Эсвэл энэ дэлхий явж байгаа мэдээллийн урсгалыг бид нар авчирж чадж гин үү, чадахгүй байна уу? Дээр нь дотоод инновацийг хийж чадж гин үү? Хөрөнгө оруулагч хоолдон энэ бүх бүтц өөрөө тэр инновацийнхаа дэмжиж чадах уу юу гэдэг ийм асуултуудыг бүгдэн дээр нь тавьж ирсэн. Тэгээд араас нь бидний тавьж ирсэн юм энэ Монгол хүмүүс ажиллаж амьдрын шүү дээ. Тэр хүний характерт нийцэхээр менежмент мөн үү? Нэг зарим нэг менежментийн аргачлалууд байгаа даа л да. Хит хөвчүүлдэг, дотор борлуулалтын сэлс рүү өдөөдөг. Тэр чинь ягаад тэгэхээр даруухан газар зориулсан менежментийн аргачлал байхгүй. Ёс суртахуунтай, ёс зүйтэй газар. Манайхан чи хямралдаг улсууд ерөнхийдөө юу ахгүй нэг тийм бас зоригтой улсууд шүү дээ. Тэнгүүт чин зоригтой дээр нэмээд хит их тийм тоо мөнгө нэмчихэр ерөөсө хар нар гэдээ бүр тэр нөгөө тогтвортой байдал байхгүй л эхэлж байна. Хит унтаачвал бас залхаад хайчдаг, уйдчдаг. Тэгэхээр ер нь Монгол хүмүүс, Монгол залуучуудад тохирсон тэр схем мөн үү гэдэг юм. Ингээд нэг юм хит хитэн санхүүгийн хувьд өгөөчтэй энэ юм зүйлүүдийг хангаж чадж гин үү те. Тэр чинь ингээд залуучууд ажиллахад ирээдүйн тодорхой зөв схемтэй, зөв удирдлагатай. Тэгээд юм сурж болох үз газар тэгсээр нэ өөрт нь нэг юм таарсан орчны урсгал тогтцсон байхыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг бид нар бүрдүүлж чадах бүтцийг нэг газраас шууд бэлэн копиудад авчихна гэхээр болохгүй гэсэн юм л да. Байхчгүй бах тий. Ер нь байхчгүй. Тэгэхээр нэг хүү ер нь өөрийнхөө биеийг ер нь явж бас өөрөө бас мэджилээдэг шүү дээ ер нь. Тэрнтэй ижилхэн бид нар өөрсдөндийнхөө оншийг тавиад зах зээлээс судлаад одоо дэлхийн одоо явж байгаа энэ мундаг аргачлалуудыг судлаад тэгээд энэ хоёрыг хооронд нь нийлүүлэх зарчмаар гаргасан бүтцээ. Ер нь одоо холдинг туз байгаа дээр investment property гэдэг дид группүүдийг үүсгэж явж ирсэн анх. Тэр юу юм ихээр хүм илүү dedicated мэрэгших боломжийг ус олгож байгаа юм. Барилгын салбарт байгаа хүн барилгынхаа салбарын юмнуудыг илүү мэдэж мэрэгшээд тэрнийхээ чиглэл рүү илүү нарийсах хэрэгтэй болохоос биш нэг өдөр босч яваад тэнд нэг зарим яриад нөгөөдөр өдөр нь босч яваад барилга яриад байвал тэр чинь нөгөө ажиллаж байгаа улсуудын тодорхойгүй байдал маш өндөртэй. Дээрээс нь үр бүтээлгүй болоод эхэлсэн. Тэнгүүд тэрийг бие даасан юм бизнес хөгжлийн бүтцтэй байх хэрэгтэй болоод гисэн. Хөгждөг байх хэрэгтэй болсон. Өөрийг нь ингэж хөгжиж идэг, өөрөө сайжирч идэг ийм машин механизм шиг л болгох хэрэгтэй болонгууд өөрөөр нь мэрэгшүүлэхийн тулд дид групп хуваагаад
тэнд илүү тийм жоохон бизнес хөгжил энэ бухимаа удирдах төвшний хүмүүсийг илүү тавьж эхлээд явсан байхгүй. Тэгээд илүү мэрэгсэн, зоригтой том шийдлүүд гаргаж эхэлсэн. Дундын бүтцүүд нь бол одоо ингээд бусад одоо дэмжлэг юмнуудаа яаж хийх үү гэдгээ бид нар нэг учиргүй энийг ингээ баг ном бичиж байгаад орцсон биш. Судалж байгаа л өөрсдийнхөө төвшөнд энийг анх оруулсан. Одоо баг тэрийгэ буцаагаад дүрм журм нэг юм хэв маягийн шинжлэл маягаар авч хардаг болчиход байгаа байхгүй. Ер нь эн чинь өөрөө инновац зөвлөсөн бүтц. Ягаад тэгэхээр тэд инвестмент гэдээ бүтц ба шүү дээ. Эн чинь юу юм гэхээр бүр цоо шин хөндлөнгөөс нэг юм чөлөө тимийг авчираад эднэрлэгүүд тараадаг. Нөгөө нэг боловсрож мэрэгсэж байгаа бүтц чинь дахиад өөр дээр шинэ инновацыг шингээж чаддаг. Энэ бүх уялдаануудыг нэг ингээ бүтсчүүлж чадчихна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол одоо ингээд бас нэг хүн дээр очиод магадгүй бид нар ингээд нэг франчайз бизнес авах чинь гэж бодъё л доо. Нэг салбарын захирал дээр тэр нэг менежер тавиад 3 жил нөхрийг одоо ингээ хайчвал яах вэ? Тэр ч одоо тэгээд орж ирнэ тодорхойгүй. Цалинжуулаад байлгаад ингээ зардлаа өсгөх сонирхол байхгүй. Итгэл үнэмшил нь унаад хаяна үстэй. Гэхдээ яг бодтор 3 жилийн дараа авч иж ус болно шүү дээ. Тэгэхээр энэ болгоны чи ингээд нэг юм яг юм боломжийг чеклж яддаг хэсэг нэг нь байх ёстой бол нөгөө талдаа яг өдөр тутмынхаа ажлынхаа үр шимийг гаргаж явах ёстой. Дээр нь дид группийн захирлууд, салбарын захирлуудын хооронд хилцэлтүүд маш их явах ёстой болчихдог байхгүй. Салбарын захирал бол одоо үндсэн үүрэг нь маш бага зардлаар их орлого олох. Тэрийг л барих ёстой. Тэр хандлагаа барих ёстой. Дид группийн захирал нь юу арах юм гэхээр за энэ салбарын лид болохын тулд хэдүүлээ ийм шийдвэр гаргах ёстой шүү. За наад цахилгааныхаа ямиг одоо ногооныг сонгоё. Өнөөдөртөө жоохон зардалтай хэрнээ магадгүй 10 жилийн дараа нэр хүндтэй хамгийн эсвэл хамгийн бага зардалтай бид нэр өсөлдөх чадамжтай болох чинь. Тэнгүүд энэ хоёр хүн чинь хоорондоо мөргөн штэ. Мөргөнгүүд юу болдгийг гэхээр аль нь мэдж байгаад шийдвэр гаргаж эхэлдэг. Тэрнээс биш нэг талыг барьсан удирдлагатай байгаад байвал нэг тал дээр шийдвэр гаргасаар хагаад эрсдлүүдийг үүсгэдэг. Хэрвээ ингээд ирээдүгөө чардаг, одоо үеэ чардаг, энэ хөндлөнгийн нэг шинэ мэдлгүүдэд чардаг ийм олон талт мэдээллийн урсгалаар шийдвэр гаргалтууд хийгээд эхлүүл яг хөө тэр чинь илүү шийдвэр гаргалтынхаа оновчтыг сайжруулж байна гэсэн үг. Ер нь бол шийдвэр гаргалт гэдэг чинь өөрөө нэг дарс шиг юм багхгүй юу? Бид нэр тэрийн оновчийг сайжруулдаг байх нь бидний үүрэг болохоос биш хай нэг онцгороо баярлал гүүгээл те өстө би хэлээ үст тэгэл явж идэг нэг юм чинь өөрөө тэг бас манай зарим нэг маркетингүүд байд ганц компанид ажил хийгээл тэр нь онцгороо л одоо баг нэг би өстө баг төвн төрөс юм хийсэн хүн гэл маркетингийн удирдлага гэдэг чинь ерөөсө цэвэр логик сэтгэлгээтэй систем сүртэн байх хэрэгтэй байтал тэнд нэг юм сайн дурын уран сайхан чиг нөхдүүд ихтэй болцсон хатуу байх хэрэгтэй байхгүй тэрнээс биш нэг өдөр нэг нь онжуулна алдаж болно. Тэр болгоныг планслаад энэ зөв шийдвэр байсан юм байна. Нэг хүнд гарч байгаа зардлаа ингэж барих нь зөв юм байна. Энэ рүү дараа жил тгийж ороод энэ чим доктортой процесс болохоос биш. Нэг удаагийн кампанид ажилд ороод баярж хөөрөөл гүгээд идэг удирдлагууд бол энэ маркетинг төрөөс хэрэггүй байхгүй. Би бол тим удирдлагууд харахаар ингээд заримдаа ингээд бас хэцүү үдээ. Чи зүгээр гоё маркетингийн менежер ч юм уу эсвэл нэг юм креатив хүн болоо удирдлаглаа биш вэ. Тэр чи ингээд дуусан дундаа ирдэг хүн гэдэг чинь их аюултай байхгүй. Тэгэхээр ер нь энэ бүтц өөрөө ингээд нэг юм нэг нэгэндээ хяналт хийх юм шиг хэрэгж ирнэ нөгөө талдаа өсөлтийг авчирч чадах юм уян хатан бүтцүүдийг бид нэр энэ шингээ бүтээе гэж бодоод энэ засаглал бүтэн бүтцээ бид нэр өөрчилж исэн байхгүй. Тэгэхээр одоо бидний нөлөөлөл гэвэл бусад салбартаа мэдээлэл авчирч өгд юм чинь дунд нь мэдээлэл үүргээ биелүүлээ шин юм байвал тэдний салбар дээр хөндлөнгөөс орж ирээд нөлөөлөх юм байвал бид нар шингээж чаддаг л байх нь өөрөө их чухал болчиход байгаа. Тийм байна. За хоёулаа сая ерөнхийдөө стартапууд за тэгээд инвестментийн ерөнхийдөө үйл ажиллагаанууд те өөрсдөө ингээд стартап хийхэд стартап шиг ажиллахад ер нь ямар байна гэдээ ярьлаа. За одоо Монголын энэ стартапын экосистемийг ер нь та яг өөрийнхөө нүдээр те энд ингээд 5-6 жил ингээд хөрөнгө оруулалт хийгээд те компаниудыг бойжуулахын бойжуулад за дараагийн шатнд гаргахын гаргаад ингээд явж байна. Тэгэхээр биднэрт ер нь таны нүдээр юу дутагдж байна те үнэхээр Монголоос юникорн ганц ивэрт төрөх боломж байна уу? За ингээд хүмүүстэй ингээд ярилцаад үзэхэд бол за яг Монголдоо байгаа Монголдоо бид нар ингээд
үйл ажиллагаа явуулаад ингээд байвал за Монголын зах зээлээс бол төрөхгүй. Монголын зах зээл бол өөрөө жижиг тий. За тэгэнгүүт бид нэр Монголдо үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл гадаадд headquarter-та тий гадаадд ийм толгойтой тийм байж ижил ер нь олон улсад гарч ингэж unicorn болох алхам руугаа илүү их ойртох юм байна. Тэгэхгүй бол ингээд монголчуудыг бол тоохгүй байна тий. Танаа Монголд байгаа компани руу хөрөнгө оруулъя гэвэл хууль эрх зүйн орчин тодорхойгүй, улс төрийн нөхцөл байдал нь тодорхойгүй. Дараа нь ингээд бөө маргаантаа тий ийм асуудлууд гарнаа. Тэгэхээр ер нь бол та нар ингээд олон улсад ингээд хөрөнгө оруулалт, олон улсад компани нээчихэж гэдэг юм уу. Ийм зүйлүүд ингээд айгүйх яригддаг юм л тий. Тэгэхээр ер нь бид нэр Монгол улсаасаа за Монгол эзэнтэй unicorn-то болохын тулд ер нь юу хийх юм? Одоогийн нөхцөл байдлууд ер нь ямар хуу байна? Энэ дээр ч одоо бас улс орн болгонд амбиц байгаа компани бид нар бүгд л бас тийм зүйлүүдийг бас ингээд тэмүүлээд явж идэг. Яг unicorn гэдэг чинь зүгээр тэрбум доллар биш 90 тэр чинь нэг тэрбум долларын үнэлгээ л гэсэн үг шүү дээ. Тэрэн лүү хүн хурч болдог баг. Гол нь тогтвортой байх тэр зүйлээ олсноо гэдэг гэсэн. Нэг хэсэг бас дүрлзээд өнгөрдөг юм бас хийж болох л байлгүй дээ. Гэхдээ тэр чинь бас яг биш байхгүй. Тэгэхээр ийм тогтвортой ийм бүтц, тогтвортой хүн, тогтвортой тэр ийм зах зээлийн ритмийг барих тийм зүйлүүд бэлэн болж байгаа юу гэдэг асуудал их сони юм бэл. Ягаад тэр бид нар бас гадаад руу хөрөнгө оруулаад буцаагаад дотооддын нэг яавал зүгүү гэдэг шиг алхмуудыг хараа явж байхад бид нар өглөө босоод одоо баг одоо юу гэдэг юм те тэнд нэг Америк Silicon Valley сэрж байгаа нэг залуу бол Google-тэй яаж өрсөлдөх үү те Facebook-ыг ингэчүүл тэнд нэг орон зай байна гэдээ сэрж байгаа шүү дээ. Бид нар болохоор өглөө шууд утаад үжилтэйгээ сэрж байгаа шүү дээ. Энэ бол нэг юм харж байгаа өнцөг фокус хүрээлж байгаа юм бол аюу шахаж байгаа нь үнэн. Тэгээ зах зээл жижиг байгаа нь үнэн. Ер нь тэдний хэлдэг нөө гадаадд байгуулах, компани байгуулад гадагшаа зах зээл рүү орох морох гэдэг энэ зүйлүүд өөрөө яригдж байгаа. Тэгэхдээ зүгээр нэг ганц нэг хүний хийдэг ажил нэг юм биш байхгүй. Би бол энийг ингэж хараасаа л гэж хүсдэг. Одоо энэ солонгосын K-pop-уудаа босгож ирсэн. Аргачлал буюу солонгост яг үүн давуу тал бас их багтаа ус байхгүй. Дайн тулаанд ялж үзээгүй өсөлтөнд явж исэн. Тэгээд тэр нь майнинг ч үт юм уу нөөц болцоо багтаа байсан. Цэвэр брендинг, соёл, хамтын ажиллагаа зүтгэлээр л тэр улсуудын амжилтыг бүтээгээд тэр ийм амжилтанд жигдэрч бөөнөрөө жигдэрсэн учраас энэ сайн компаниуд дэлхийд өрсөлдөж чадсан. Тэрнээс шийдвүлээ нэг онцгой нэг юм бүтээгээд тэр нь бас их хүрэхэд хэцүү баг. Ягаад гэвэл энэ дэр нэг эдийн засгийн бас нэг онол байдаг юм л да. Balanced growth management гэдэг. Ер нь тэнцвэртэйгээр л хөгждөг зах зээлүүд. Нэг нь хөгжөөд нөгөөх нь зүгээр бус салбарууд нь хараа сууж идэг юм байдаг. Салбар өөрөө жигд хөгжих ёстой. Тэрэн дотроо үндсэн тэрийгэ дэмждэг юм түлхүүрүүд байх ёстой. Тэгээ харангуут одоо монголчуудын соёлын маш том давуу тал байдаг. K-pop гэдэг чинь баг зохиомжтой соёл байхгүй. Солонгос урлаг гэдэг соёл шүү дээ. Монголчин бүр ийм бодитоороо ийм нүүдэлчин дэлхийн ховордсон соёл иргэншлийн нэг одоо хүртэл тэнд ийм газар орно ч гэсэн ийм байгаль онгон дагшнараа хүний сонирхол татаад явж байгаа. Бидний экспорт хийж байгаа бүтээгдэхүүн зөв арц ч гэсэн арц Монгол хүний нэг ийм өдөр тутмын хэв маягт байдаг хэрнээ гадаад хүн чинь энэ зүйлийг л бид нар гаргаж чадж байгаа болохоос биш дан сүүгээр нь өрсөлдөд хаах болтох чадахгүй ч тэр чинь юм бол. Монголч өөрөө эдийн засгийн хувьд бол одоо нэг зүгээр сүү гаргаа заръя гэж утгах чинь бид нэр фермээсээ сүүгээ фермент хийжэл аав тийжэл газар тариалангаас хамааралт. Тэгээ дунд нь логистикийн зардал татвар энтергээ явчихаар чинь бүр ингээд ямар ч шууд байгаа суурлуулсан тоног төхөөрөмж ч гэсэн 2 сая 3 сая хүн зориулсан тоног төхөөрөмж нөгөөх нь хэдэн 100 сая хүн зориулсан тоног төхөөрөмж үйлдвэрийн чиглэл гэхээр бид нар шууд ийм өрсөлдөөнд ороход хэцүү. Бидний одоо олон жил явсан туршлагаас харахад гэсэн өөрийн онцлогийг соёлын юмыг барих хэрэгтэй дээ ижилхэн бид нар бас энэ ондоошлуудаа бас барьж авч явсан сэдвүүдээс бас ингээд олон талт ингээд жигд босоод ирсны дараас энэ зах зээл дээр залуучууд их хитвэхтэй олон залуучууд ажилладаг энэ салбарт ийм мөнгө төгрөг иргэдэг болсон
Энэ үед манахаас их олон ийм очууд асах бах. Тэгжээж тэр дараачийн юм дээр одоо ингээд байршин. Гэхдээ би өмнө нь бол жоохон эргэлзээд байдаг гэсэн бол одоо бас жоохон ихтгэл төрж эхлээд байгаа нь AI гэдэг зүйл одоо баг соло стартап гэдэг юм руу шилжээд байна шүү дээ. Амар том бүрэлдэхүүнээр дэлхийд гардаг биш. Зөв санаа гал зөв чадвартай тэр өнцгөө зөв цэгээл улаах харчвал маш бага нөөцөөр хаач юу ч хийж болдог юм бүр огцом хөшөөрөхтэй эхэлчихэд баг. Технологи хөшөөрөг бол тэр бүр юм ойлгомжгүй огцом хөшөөрөхтэй эхэлсэн. Тэгвэл энэ зүйл дээр энэ Монголын цөөхөн залуучууд ийм дахиад ийм өсөх очиасах боломжуудын улс орон төр засаг бизнесийн байгууллагууд бүгдээрээ нийлээд ингээд хамтдаа ингээд өсчтгэл юм бол олон тийм боломжууд дундаас нэг нь зөгч ирээд бас нэг шин түүх бичиж эхэлнэ. Тэрнийхээ араас дараачийн олон явна. А тэрнээс үш гівгэнт нэг нөхөр нэг буланд очиод сууж байгаа л гівгэнт гарч ирэл бүх зүйлийг өөрчлөлт өгчнө гэж бол байхгүй. Магадгүй манад нэг хүмүүс хэлээд байдаг шүү дээ. Билл Гейтсэнд төрцөх хөдөө явж байгаа чи билэх юм бит. Тэрэндээ ер нь нэг ийм Гейтсэнд төрцөн Билл Гейтс Монголд байсан бол Тэд дээр оцсасаа явж байгаа гэдэг байна. Инэттэй юм шигэрнэ тэр чинь бодит байдал байхгүй. Мэгнэлтэл тий. Би бол тэгтээ ингэж боддөг байсан. Ер нь бол одоо иргэншлийн онолоор Монгол гэдэг улс чинь бараг сүрэх хөстэй байсан. Онлайн үүднээс үл. Ягаад гэвэл хамгийн том иргэншил бүтээх, хамгийн том empire бүтээсэн бүх улсууд бүгдээрээ унахтаа сүрдэг. А тэрнээс үш зүгээр нэг улсууд бол бүсэд унаад сүрээд байх тохиолдлууд байдаг. Гэхдээ хамгийн том empire-уудыг үүсгэжсэн түүхүүд бүгдээрээ ер нь мөхлөөр дуусдаг. Монгол бол бас газар зүй, цаг хугацаа энэ бүх зүйлийн давуу байралд байгаад биднэрт сүрээгүйгээр үлдсэн. Одоо үлдсэн юм чинь сайхан амьдрахын төлөө зүтгэх хийдэ. Тэр нэг тийм л юм болно шүү дээ. Тэгээд одоо давуу тал бас байгаад байгаа нэг дайн тулааны үед ч гэсэн Монголыг бас их аюулгүй бүс гэж үзэж байна. Хөрөнгө оруулагч нар сүүлийн үед бараг алт малтаа энэ давчраа тавьчих боломжтой газар гэж харж байна. Дээр нь нэмээд Монголч одоо нэг юм аялал жуулчлал гэдэг бас сайхан том боломжууд нэгдэж ирж байна. Ер нь нэг юм бас боломжууд багаар Монголын талд ингээд цаг хугацаа эргээд ирж байна гэж бас би хараад байгаа. Тэгэхээр бас сайхан цаг удахгүй ингээд бүгд хичээгээ явж итэл бол ороод ирчих болов гэж бас найдаад байгаа шүү дээ. Бас нэг айгүй тийм момент нь бас нэг Монголд боломжийн моментийг үүсгэх момент ер нь дэлхийн даяар урсгал нь ороод ирчлээ л гэж хараад байгаа. Танихаар ер нь бид одоо энэ дэлхийн технологийн хөгжил гэдэг зүйлээс ер нь хоцорсон байгаа юу те? Эсвэл ер нь бид нарыг хаана явж гин гэж бодож байна. Одоо энэ ингээл түрүүн хэлж штэ те. Америкт сэрж байгаа залуучууд бол өөрийн бодож сэрж гин. Монголд сэрж байгаа залуучууд бол өөрийн бодож сэрж гин. Тэгэхээр энэ бол тодорхой хэмжээний яг хоцорж байгаагийн илрэл баг. Гэхдээ одоо та түрүүн ярианы ихэнд ярьж ирсэн те бид нэр OpenAI-тэй очоод стратегийн гэрээ байгуулад ирлээ. Энэ үед бол за яг аль хэзээ эхэлсэн компаниуд бол байна. Үе та нар юу яриад байгаа юм бэ гэдэг компаниуд ч байна. Гэхдээ дөнгөж зэрэгцээд эхэлж байгаа компаниуд ч дэлхий дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр ер нь бид нар технологийн хөгжил гэдэг энэ зүйлээс хаана явж гин гэж бодож байна те. Тэгээ ер нь Монгол залуучууд одоо бид нар айгүй их ярих дуртай шүү дээ. Биднэрт бол чадамж нь байгаа. Бид нар бол айгүй ухаантай тий. Ингээл мундаг залуучуудтай, мундаг инженерүүдтэй. Тэгэхээр бид нар бүгдийг хийнэ л гэдэг. Энэ ер нь яг ингээд энэ дэлхийн хөгжилтэй харьцуулбал хэр бодит байна. Би потенциалд бол эргэлздэг юм. Яагаад гэвэл тэр чинь сумын төвөөс одоо одонгоо тэнд бас ингээд энэ хүртэл хийсэн байна шүү. Тэ ингээд бидний сэтгэл зүг олон үеэр нь чиглүүлж өгч чадчихна гэдэг чинь тухайн мөчтөө тэр хүн бүхлөтэн удам судраг шинжлэгч. Эсвэл ингээд үр суулгаж чаддаг байдаг юм байлээ л дээ. Тэгэхээр чин тийм юм зүйлийг хүртэл хийж байгаа өвгөн одоо тэнд сумын төв дээр байж исэн бол одоо энэ орчин үеийн залуучууд хиндэн ч бас тэр боломж бүр ингээ хинд ч бас байгаа бах. Зүгээр тэгтээ тэрийг одоо бүгдийг нэг тийм мундаг гэж би ингээд хөөргмөргөө байгаа. Потенциал байдаг, ашиглаж чадахгүй л тэр потенциал чинь бас хинч биш. Юу ч биш. Ашиглаж ийнгээ буруу ашиглавал бас буруу. Тэгэхээр нэг юм
тэр потенциалыг хэрхэн хөгжүүлж доктортой авч явах вэ гэдэг их чухал харагдав. Ягаад гэвэл спортын юмнууд дээрс монголчуудыг хараад байхад өгөгдөл маш сайн байдаг. Энэ нь одоо тулааны спортч бай, бүх спортуудаас харахад өгөгдөл маш сайн хэрнээ тэр моментийг хүлээх төсвөртэй байдал. Ингээд гүрийн их тэсэх зүйл дээр маш сайн. Бүх юм байна. Зүгээр тэр стратеги ч юм уу нэг юм тодорхой моментийг тэр нөгөө нэг мөчөд зориулсан бэлтгэлийн тэр юу ч байд юм ингээ ритм ч байд юм ингээд энэ зүйлүүдэд чадсан манай тамирчид амжилт үзүүлдэг. Энэ дээрээ жоохон хойроо хандснууд нь л амжилт үзүүлэхгүй байдаг. Тэгэхээр суур потенциалын боломж бол монгол хүмүүст бол ялчгүй их байгаа. Хоцроогүй яг энэ компани, хувь хүн, зах зээл, технологийн зүг ингээ харахаар би ч энэ чадхаараа л гадаад дотоод уулзаал дэлхийн бас сайн муу гэсэн бүхэл компанидад таарал уучраал явж лээ л да. Тэгээд ингээ харахаар монгол хүмүүсийн яг технологиг ингээд бас шууд 100 хоцорсон гэдээ хэлэхэд хэцүү. Манайх яг үүндээ технологийн хэрэглэх хичээрээ их өндөр түвшний хувь байна. Тийм. Бүгд интернеттэй утастай. Тэгээ фэйсбүүк нь баг бүгд тэр 90% хэрэгжилж байна те. Дэлхийн улсуудад бас ийм кейс их бага байхгүй. Банкны аппликейшн ашиглаж чаддаг хэдэн баг бүгд ашиглаж байна. Бэлэн мөнгөтэй хүн Монголд одоо яг хөвлөө годомжны гараа хайвал бас байхгүй. Маш бага. Тий. Тэгэхээр чин энэ бас шилжиж чаддгүйгүй л нөгөө нүүдэлчин гэдгээрээ бид нар ийм маш хурдан шилжиж потенциал байдаг учраас юмд их хурдан шилжээд ойлгоод өөрчлөгчдөг чадвар байгаад байгаа байхгүй. Тэрийг харахаар ийм адапшн буюу нэвтрүүлэх хурд бол манад их сайн. Гэхдээ дэлхийн бүхэл улсуудад байгаа проблем юу юм гэхээр креатор буюу ихний одоо тэр системүүдийг үндэслэгч энийг дэлхийн улсууд хийж чадахгүй шүү дээ. Бүгд чадахгүй байхгүй. Хийж чадж байгаа нь одоо Америк, Япон, Хятад, Сингапур, Израиль ч үт юм уу тий. Европ бүр одоо энэс хоцорсон байна гэж боддог. Тэгэхээр чи юм дэлхийд ингээд баг сансар руу гарах технологи хийгээ явж байгаа энэ лид хийж байгаа газруудтай бид нар ингээд байрлалаа мэдэрмээр байна л да. Юм гэдэг чинь зүгээр ингээд хүн болгон бүх зүйлийг хийх албатай биш л байхгүй. Тухайн улс ч гэсэн тийм л үстэй. Бүх зүйлийг бид нар чаддаг мэд хийдэг байх бас албатай биш байхгүй. Байрлалаа зөв болвол нэг юм өөр тохирсон зүйлийг илүү үр бүтээлтэй креативээр хийхтлэх юм оршоод байгаа байхгүй. Тэрнээс яг нөгөө нэг тэдний хийж байгаа шиг дэлхийн хэмжээний том технологиг хийнгээд явах юм бол нөөц баг бүрэлдэхүүн тэрийг нь хинж бид нар чадахгүй байна. Тэрийг эртхэн шиг хүлээмжшөөрөөд ямар системийг яаж авч ашиглах вэ? Айлуудаа ус стратеги дата тий энэ дээрээ бодлогууд сайн гаргамаар байгаа гэдэм л та. Тэрнээс биш бол нэг амар хоцрол бүр нэг юм талцсан бас байхгүй. Тэгэхээр тэр үнцгийг бүр ингээд креатор хийхэ болчих гिचх юм бол бид нар ч баг тэр яг бусад улсууд дундаа бол бас нэлээд гайгүй өнгөлөг ороод ирнэ шүү дээ. Энэ бол тэгээ хэрэглэгчтэй энэ стартап одоо энэ юуны итгэвхийг харах юм бол одоо Төв Азиасаа хүртэл гайгүйс одоо жохоцроод эхэлж байгаа шүү. Гэхдээ ер нь ингээд ийм боломжууд байдаг байхгүй. Тэгэхээр юу гэж харж байгаасаа хамаардаг. Би бол ер нь тэр креатор байх хэсгээ зүгээр ингээд зарим үедээ мартаад. Яг солонгос шиг ер нь бас нэг тодорхой яг ийм зөвч стратеги бариад өөрийнхөө онцлогийг бариад магадгүй Монгол тохирсон стартапууд байгаа. Дроны тестийг Монголд маш төгс хийж чадна салхитай энэ задгаа талбайч чинь маш өөр одоо магадгүй тэр цөжилтийн эсрэг стартапууд үүсэх ёстой ч юм уу. Тэр нэг юм Монголын ингээд газар орон өөрийн онцлог төр төрүүлсэн тийм шинэ инновац стартапууд тэр кейс Монгол батлагдвал дэлхийд батлагддаг ч байж болно шүү дээ. Монголд survive тий. Тэрэн шиг ингээд өөрийн онцлогуудыг хангасан юмнууд яваа. Дээр нь ингээд бид нарт бол ингээд бас бүр амар хоцорсон юм байхгүй. Ер нь тэгээд өнөөдөр хоцорсон гэж бодвол өнөөдөр дахиад хоцорж лээдэг. Тэгэл юм болгон тэгэл өдөр болгон шинээр эхэлж байгаа шүү дээ. Тэгэл хизээ зүтгэж эхлэн хизээ хичээн тэр үеэсээ л хоцорсноо ярил бид нар төрүүлж явсан үе зөндөө шүү дээ. 13 дугаар зуунд толгойлж явсан үе зөндөө шүү дээ. Тэгэхээр тэр хугацаа гэдэг чинь тоглоомтой юм байхгүй. Тэгээд нэг юм чинь нэг юмдаа хүрээ тулна. Тэгээд систем ч гэсэн одоо анх амар хэцүү зүйл байсан бол одоо ингээм англи хэл шиг болцсон. Яг би нэг үгүйсгэж байгаа юм биш мундаг систем мундаг. Гэхдээ зүгээр энэ нэг бүр анхны төсөөллөөс их өөр болоод одоо бүр AI гэж ингээд ороод ирсэн байгаа үе гэдэг чинь бид нар тэнд ингээд
Яаж хурдан шингээхээ гэдгээ л олчвол бас тийм хоцроод байгаа юм бас байхгүй л гэж найддаг. Гэхдээ тэр бүр амар лагаа гэдэг бодлоос авч яал заавал unicorn төрөх албатай биш шүү дээ. Ер нь заавал unicorn төрөх албатай биш байхгүй. Тэнд ийм чиг тийм хөгжсөн зах зээл хэрэглэгч тестинг орчин энэ зүйлүүдийг бэлтжүүл бид нар яагаад бас тийм сайн хөгжилт өрсөлдөхгүй стартапууд үүсээд технологийн компаниуд үүсээд дараа нь магадгүй unicorn үүсэж болно шүү дээ. Unicorn гэл хичээгээл ингээл pop-рууд эхлэхээр л жоохон дунд нь манайх хөөрцөглөд байгаа ингээл жоох юм болоог багтал гадаад дотоод гараагүй ч гэл. Тэр чинь бас юм дотоод экосистем бэлтгэдэг, чигдрэх, турших, тестлэх, өөрийн чадамжийг үнэлэх, нөгөө улсын зах зээлийг ажиглах, тэмцэх гэдэг энэ бүх зүйлүүдийг бас ингээд чадтайгаар бас хүн харж бас болох л байх гэж би боддог. Тэгэхээр бас хит хоцорсон байна гэж гундах биш. Эсвэл их хурдан дэлхийд гарч unicorn болъё гэж хөөрцөглөх биш. Бас нэг юм зохирсон зөв цаг момент ритмийг барьж авах хэрэгтэй болов уу гэж хараад байт. Тийм. Ер нь таны түрүүний хэлдэг нөгөө балансд байх хэвээр тий. Ер нь доктортой өсөлт өөрөө айгүй чухал байгаа дээ. Тэгэхээр доктортой өсөж байгаа олон ийм технологийн компаниуд байж чадах юм бол тэн дундаасаа unicorn төрөө одоо ганцхан unicorn төрөөд ч одоо бас яг яах гээд энэ тийм. За яг тэ нэг юм бүс хаглаад ингээд тий замыг нь зааж өгөөд ингээд явах байх. Гэтэ тийм компаниуд нь илүү олон байж ижил бид нэр илүү өрсөлдөөн дундаас тэр unicorn-ууд нь бол төрөх байх гэж бодож байна. Ер нь Tesla-гийн хувьд за одоо ингээд хүнсний бүтээгдэхүүнээрээ илүү олон улсад гарч байгаа тий. Тэр ингээд технологийн салбарт хөрөнгө оруулалт хийж гин. За энэ чинээгээрээ энэ хэв маяг аваад технологийн салбараар ер нь олон улсад гарах тийм бодол төлөвлөгөөнүүд ер нь байдгүй. Байна. Ер нь гэхдээ цөөхөн хэдэн боломжтой юмны нэг ч өөр энэ технологи л тоо. Бид нэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол ялгаралтай бүтээгдэхүүнээр явна. Аялал жуулчлал байна. Соёлын элемент байна. Кино урлаг байна. Тэр энэ креатив индастри бол Монголд маш их нөөц байдаг. Хүн одоо Болливуд, Холливуудаас үүдсэн. Бараг солонгос драмагаас хүртэл нэг жоох үүдж эхэлж байна. Шин зүйлүүдийг хайж эхэлж штэ дэлхий. Тэгэхэд бид нар тэр нөгөө талынхын шин бүгд манад соёл байгаа байхгүй. Тэгэхээр энийг дагсан юмнуудыг хүмүүс ингээд их орж ирэх харах болов уу гэж бас найддаг. Тэгэхээр одоо бидний хувьд одоо ингээд технологийн бизнесээр ингээд дэлхийд гэхэр ажиглаж байна. Эхлээд ямар ч байсан Монголын зах зээл дээрээ нэг бойжоод авах. Тэр шатаа бол өнгөртөл хамаанамаагүй их юм ярих сонирхол алга. Гэхдээ хүн болгондос хүсэл мөрөөдөл байдаг учраас дэлхий рүү гарах оролдлогууд, судалгаанууд бол хийгээл явж идэг. Гэхдээ ер нь тэр судалгаач хүн бас дотроо бодолтой л явж хийдэг баг. Гэхдээ урдах юмаа баталж чадаагүй хүн бол хол явна гэж байхгүй шүү дээ. Энэ одоо Монголоор бол одоо хажууд хүндээ таалагддаггүй, өөр газар очиж таалагдж ус төр хийдэг хүнтэй ижилхэн тэгэл нэг өдөр очивол унна шүү дээ тэр бол. Тэгэхээр чин бид нар энэчнээ ингээд өөрийн гэсэн байр сууриа хэрэглэгчээ жигдлээ тестингээ сан хийж чаддаг болчоод энэ дотор кастомайз хийжсэн зүйлүүд дотроос ийм моделингийн шинжилгүүд гарчвал тухайн улсад нэвтрээгүй байвал маш зөв хамтрагчтайгаар бид нар магадгүй нэвтрэх орох. Биднэрт бас хэд хэдэн сэдвүүд бас шинэ байгаа. Манай AI суурьтай хөргүүр одоо AI shop бол ер нь нэг олон улсад дэлгэрээд орсон юм бол байхгүй. Цөөхөн идэх улсууд нэвтэрсэн тэр болгоныг бас бүгд зохицуулаад шийдсэн юм байхгүй. Манай систем одоо дандаа одоо энэ туршилтын юмнууд нь чигдрээд ирвэл бид нар магадгүй тэрийг аваад явж болно. Энэ одоо энэ хөргүүр одоо вендинг чи өөрөө шинэ. Тэгэнгүүт бид нар магадгүй тэр бизнесийг одоо өөр нэг нэвтрээгүй улсад нь орж нэвтрүүлэх гээд яагаад бас энийг ингээ боломжтой гэж хараад байдаг гэхээр юм чи өөрөө медд нь юу юм гэхээр анх чи ингээ зах байгаа л бүгд 100 км цуглал, Walmart 50 км цугларал, супермаркет 10 км болвол convenience store бол тэр чинь нэг юм 50-100 м болвол яагаад байгаа гэхээр тэр чинь нэг энэ усыг уумаар байвал би зах явахгүй шүү дээ. Хэрэглэгчийн хүсэл гэдэг чинь хамгийн ойрхон баг зардлахад очихыг л хүсэж байгаа. Тэгэхээр энд өрсөлдөөнд л тэр худалдааны бизнес чи яалдаг. Тэгэхээр ирээдүйн өрсөлдөөнд хий ялах юм гэхээр
хин тэрийг хөнгүү хүргэж чадах вэ гэдэг л асуудлууд байгаа байхгүй юу. Энэ бол хүнтэй л хүргэчихэр тэр зардал нь өсөж байгаа тохиолдолд delivery юм уу цэгүүдтэй очих хэрэгтэй болчихж байгаа. Эсвэл бүр одоо нэг юм зориултын хүн очиж хоолунд иддэг тийм experience авдаг те нэг юм юутай одоо нэг юм мэдрэмж авдаг тийм газар байх хэрэгтэй. Энэ гурван зүйлийг худалдааг ирээдүйд бичнэ. Тэгэхээр бид нар магадгүй тэр vending руу ч юм уу одоо AI хөргөөрийн shop яриад байгаа нь анх энэ зүйлийг харж ирсэн байхгүй. Бид нар энэ том стор нээхэн зүг юм уу эсвэл шууд ирээдүйн байсан. Гэхдээ шууд ирээдүйн орсон зүг. Энэ бол биднэрт бараг л ирээдүйд маш зөв болох ёстой гэж үзээд бид нар яг тэр тест маягаар анхны vending аваад одоо бүр ингээд AI store болтол ингээд хөгжүүлээ яваад байгаа амбиц нь өөрөө л хэрэглэгчд хамгийн бага зардлаар хүрэх. Манай энэ кейсүүд чинь үйлдвэр урхаан дээр хүртэл их сайн ажилладаг байхгүй. Хав саслагдсан үйлдвэр дотор нэг машин авчихдаг. Тий, нэг хоёр машин, кофений машин, халуух юм ундаа ус тэр хоол унд нь байж байна. Тэгэхэд тэрний доор болгон CEO-ний их юм ус хэцүү шүү дээ. Тэрний доор болгон нэг түүц ажилуулна, эсвэл нэг дэлгүүр ажилуулна гэдэг чинь амар хэцүү болж эхлэх байхгүй. Тэр чинь удахгүй зардал гарч эхлэх чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхэд бид нар авчиад зэрэглээд ахаар тэр чинь ерөнхийдөө хөнгүү ирнэ, хүмүүс үйлчлэгээ ундаа ус авчиж байгаа. Энэ олон болох тусам биднэрт ингээд нэг юм дид үтс үүсч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ийм худалдааны дид үтсийг үүсгэх гэдэг ийм тэмцэл бид нар шинэ ийм өөрийн системүүд, инновацийг бичээд байгаа. Яг device-ийн Европ ядтаас авчлаа юм л та. Гэхдээ энэ бизнесүүд тийм л байдаг шүү дээ. Одоо Apple жишээ нь ихэд бүтээгдэхүүнээ ядтад хийлгээл хийж байгаа шүү дээ. Apple гэдэг нэг дизайн, чип, энэ тэнд байгаа юмнууд нь бол нийлэл Apple болохоос биш. Тэндээс хаанаас авсан нь ерөөсөн биш байхгүй. Бас нэг тийм үнцэг байгаа даа. Тэгэхээр бид нар магадгүй хятад зарим зүйл ингээ аваа явж гин, Европоос аваа явж гин, Японоос авч гин. Гэхдээ эцсийн дүндээ бидний нийлүүлсэн тэр шинэ инновац болон систем, тэр аргачлал, тэр бизнес модель өөрөө шил байх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол ерөөсөн маш хурдан богино хугацаанд зах зээлийг, инновацийг турших чадах газар бол Монгол. Маш сайн тестингийн газар юм бол хэрэглэгч нь өөрөө хатаагүй бол хатуу, хэрэглүүл хэрэгжилж чаддаг, шууд буцаагаа татгалзуул татгалзаж чаддаг тий. Ер нь нэг тийм маш өндөр мэдрэмжтэй хэрэглэгч шаардлага өндөртэй хэрэглэгчтэй тий. Буцаагаа тийм Монгол хүн чинь өөрөө ийм гоо зуул ийм мэдрэмж өндөртэй байдаг. Тэгэхээр ийм тэнд ингээд тест ингээд даваа жигдрээд ингээд ажигуулсан юм бол өөр улсад бол ер нь моделийн хувьд бол өрсөлдөх боломж нээгдэх магадлал их өндөр. Тийм одоо ингээд нөгөө банкныхаа үйлчилгээг, банкныхаа гүйлгээг бэлэн мөнгө авахыгаа тий ерөөсөө л дарлал хийгддэг байх ёстой гэж шаарддаг тий. Хүргэлт нь бүгдээрээ л одоо Хятадаас 14 хоногийн дараа юм ирэх юмыг хүлээгээд ижиж Монголдо байж иж өнөөдөр ирэх үл гэж асуудаг тий. Ерөөсөө л дөнгөж л баг хажууд нь явж байгаа юм шиг л бүх юмыг нэгтгэж штэ манай хэрэглэгчдэр. Тэгэхээр энэ шалгууруудыг давсан одоо технологи шийдлүүд бол бас тестийн үнэхээр сайн орчин байхыг сайн орчиг давж ийна л гэсэн үг тийм шүү дээ. Тэр нэгэд байгалаасаа хүүтэ өвөлтөө учраас delivery хүргэл бүх юм чи өөрөө ингээд нэг юм хамгийн хүнд таскийг ингээд давж иж гарчдаг. Бид нар инглиш үг одоо тэр өмнө говоос авчирдаг тэр чи одоо 600 км-ийн цаанаас хамгийн ихний цэг дээр сайн хөргөж чадвал түүхэд стандарт хадгалагддаг учраас юм чийлэр машинтай хөлдөөч нарны панел тавиал хөлдөөгөөл бэлдээл үйлдвэрлэг авчирч байгаа гэдэг чинь биднээс асар их чаленжийг тавьсан байгаа байхгүй юу? Тийм байна. Ийм логистик шийдсэн сүү дэлхийд байхгүй шүү дээ. Ер нь бол тэр чинь баг фермээс хажууд аваад ингэ шийдээ явуулсан процесс байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь бидэрт нэг талаасаа чаленж өгж байгаа. Нөгөө талаасаа их инновац төрөх гой боломжуудыг бас нээж өгöd байт юм санагдтыг ер нь бол. Тийм. Одоо би өөртөө ч яг ингээл 21 22 оны үед харж байхад л тэр үед яг нөгөө говийн тийм нараар цэнэглэгдэх хөргүүртэй тэгээд тэн дээр блокчейн технологи хэрэгжилж байгаа гээл те хиний ямар ингнээс гарсан тэдэн литр сүүгээр хийсэн л одоо юу гээл те ингэний хоормог гээл тэгэл тэр бүтээгдэхүүнүүд гээл ер нь олон улсад бид нэр бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг батлах зорилгоор блокчейн хэрэгжилж байгаа гээл тухайн үед л тэгэж ярьж. Тэгэхэд бол айгүй сонирхолтой бөгөөд содом байсан л да тий.
одоо чинь бид нэр бүтээгдэхүүний гарал үүсэл тэр эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй холбоотой тий тэр хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гарал үүсэл гэдэг зүйл чи аягүй чухал байсан учраас тэгэж хийж исэн байх гээл ер нь их сонирхолтой санагдаж исэн. Бид нар чинь тэгэл тухайн орчинд нь таарсан шийдлийг гаргах гэл заримдаа хүн юм чи фейлд ном хандлт нь тий. Гэтэ тухайн орчинд нь гарсан тэр зүйлийг шийдэх нь өөрөө манай компани өөрийнх нь бүх хүнд байдаг тэнд өдөрлгүүд байдаг юм. Юу юм дэдэс шиг л юм багхгүй юм. Тийм байна. Тэ ерөөсө корн тий тэгэл тэнд асуудал үүслээ тэрийг яаж шийдэх вэ? Тэр нь олон шийдлийг хийгээд тагтсан тэрэн дотор онцгой сайн шийдлүүд гарч ирдэг. Зүгээр суугаад байгаа хүнээс ч ямар шийдэл гарахгүй шүү дээ. Ер нь бол бүр би нэг Израильд нэг нэлээд удаан тийм инновацийн нэг юм Монголын компаниуд хүртэл явж ирсэн нэг тиймд явж ирсэн. Тэнд ингээд харагдахад инновац ер нь хэцүү орчин сурах магадлал их өндөртэй байдаг. Нэг юм чигдэрсэн хөгжсөн улсын хүмүүс бол ер нь хэрэглэн дадсан юмдаа ингээд дасан зохицоод амар хэлбэр болцсон байдаг бол тэнд ингээд хэцүү орчинд ийм зовлон зүтгүүр асуудал гарч байгаа газар цэг дээр тэрийг ингээд засах гэж оролдлого процесс нь өөрөө хүний хэрэгцээ хүслийг тэр нэг ийм зүйлтэй уйсан энэ нэг ийм шинжилтийн үржил нь өөрөө инновацийг маш их авчирж идэг. Яг энэний нэг илэрлэн дайн тулаан байдаг бол нөгөө илэрлэн нэг ийм хөгжиж байгаа улсуудаас инновац төрөх магадлал маш өндөртэй байдаг. Манайхаар нэг ийм монголчлон гэдэг чи өөрөө инновац шүү дээ. Зүгээр л тэрийг ийм олон улсын төвшөнд л болгож хөгжүүлэх моментууд нь л харахгүй байгаа болохоос ш тэр чинь л өөрөө инновацийн суурин дээр байгаа байхгүй. Үний чинь нэрийн хичээл та гэдэг нэг ийм л хандлага байхгүй юм. Тийм шүү дээ. Ер нь юмыг амарчилж, хэлбэрчлэх тий өөр шийдэх, бусдаас өөр байх, онцгойрох гэдэг зүйлд айгүйх дуртай хүмүүс шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр тэр чинээгээр бол Монголоос инновац төрөх тий шин бүтээлүүд төрөх, дэлхийн нийтийн систем платформуд төрөх, бүтээлүүд төрөх боломж бол байгаа байх гэж бодож байна. За ингээд ерөнхийдөө маш удаан, маш сонирхолтой яриануудыг хийлээ. Тэгээд хамгийн сүүлд нь ер нь Монголын одоо энэ стартап компаниуд тий энэ компаниудыг үүсгэн байгуулсан залуучууд за тэгээд стартап хийх гэж байгаа залуучуудад тэгээ өөрийн энэ туршлагаасаа хуваалцсан танд бас маш их баярлалаа. Тэгээд сүүлийн одоо нэг подкастын сүүлийн үгийг ингээд танд үлдээе. Та тэр залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ те? Өөрийн сайхан туршлагаасаа илүү зөвлөгөө өгвөл. Яг тэгэл өөрийнхөө харж байгаа өнцгөөс л хэлээ. Одоо эн чинь бас Тийм. туршлага мэдлэг чадвартай мундаг улсууд их байгаа. Зүгээр энэ миний ингээ харж байгаа өнцгөр бол бид нар одоо ингээд эхний нэг юм чинь нэг юм Монгол зах зээл нэвтрэхээр нэг юм бүүм хичээд тэгээд коррекшн буюу юм жигдэрдэг штэ. Яг тэр шиг стартапын зах зээл рүү бол маш их тийм хүчтэй ханарж исэн үе бол байсан. Тэгээд ер нь энэ юм байна, тийм байна гэдэг юм коррекшн буюу засах процесс бүхэл юм дэг засагддаг. Шинэ юм нэвтрлээ бүүм боллоо тэгэл буцаагаад алдаа оноогоо хараад засаад тэгэд нэг уналтанд ортдог. Тэгээд тэр уналтынхаа араас сэргэхтэй жинхнээсээ тогтвортой тийм өсөлт үзүүлцгээдэг. Салбарын өөрийнх нь онцлог төр яг стартап ч гэсэн яг л тэр замыг туулж байгаа маш их хошуурал хүн болгоо орсон. Араас нь хүн болгон тэрнээс ирнэ шокноосоо гарч чадахгүй жагаад ихэнх нь дампуурсан. Энэ тийм л юм болсон шүү дээ одоо тэрийг үүсгэхэд. Энэ өөрөө байгалийн зам тийм байсан байхгүй. Зах зээл нь тийм байсан. Тэгээ одоо буцаагаад ийм салбар дээр их тогтвортой жигд ийм стартап технологийн компаниуд, групп компани бүгдийн уялдаа ингээд их тогтоод ирж байна л да. Одоо харин дахиад нэг шин давлага ирж байгаа буюу өсөлтийн давлага ирж байгаа. Энийг өөрөөсөө хөдөлгөж хүч нь өөрөө AI болж байна. Тэгж байна. Тэгэхээр одоо энэ AI-ийн мэдлэгийг зөв эзэмших, тэр нь тохирсон соло стартапууд тэрийг ингэж зах зээл дээр маш хөнгөнөр нэвтрүүлж чадах маш олон тийм боломжууд нэгдсэн. Энэ дагуу бол одоо шинэ ийм модельээр структураар энэ бизнесийг харж зохиж унгах те шинэ ийм давлгаатай хамт манай ийм жигдрэлт орж иж байгаа учраас их тийм гой шинэ боломжууд, шинэ стартапууд одоо харин ойрын 1 жил, 2 жилээс үүсэж эхлэх баг. Өнгөрсөн жил бол хэцүү байлаа шүү дээ. Нэг ч компани IPO хийсэнгүй шүү дээ. Нэг ч сүртэй стартап төрсөнгүй шүү дээ өнгөрсөн жил.
Тэгэхээр чин энэ зах зээлийн өөрөө ингээд нэг хэсэг ингээд ажиглалтын байдалд байгаа даа байхгүй. Одоо тэгэхээр харин энэ AI-ийн хөдөлгөөн, стартапын жигдрэл, одоо хууль дүрм ингээл нэг олон улсын нөхцөл байдлаас хамаарат энэ нэг ойрын 1-2 жилдээ буцаад шин сэргэлт эхлэх баг. Ялангуяа энэ стартапын орчинд ийм өөр хэрнээ ийм сэргэлт процессууд ийм гал асалтууд бол удахгүй өрнөх юм шиг санагдаад байна. Ер нь бол тэгэхээр бүгдээрээ л зүтгэлтэй байгаа л тэр цаг мөчид шинэ зүйлүүдийг олж хараад энэ ийм тогтвортой өсөлтийг хамтдаа бүтээцгээе л гэж хэлмээр байна. Энэ салбарын залуучуудаа. За тэгээд өөрийн туршлага, за тэгээд Teso Group-ийн за энийх инновацуудыг хэрэгжилж байгаа тий. За одоо Teso Group-ийн миний ер нь эндээс бодсон юм энэ тэр үүсгэн байгуулагчийн майндсет бол үнэхээр маш агуу байсан байна тий. Тэр үнээс сулбаалаад энэ группийн бүхэл бүтэн бүх үйл ажиллагаанд бол энэ инновац гэдэг зүйл бол үнэхээр маш сайн шингэсэн байна гэдгийг бол би яг өөртөө чи ярьж байхдаа айгуу сайн мэдрээд тий сууж илаа тий. Тэгэхээр ер нь инновацлог үүсгэн байгуулагч нар бол тэгээд дараа чи энэ том групп компанийг үүсгэхэд бол маш их хувь нэмэр оруулдаг тий. Маш зөв соёлыг бий болгох юм байна гэдгийг бол би хараад өөрийн биеэр ингээд мэдрээ сууж юм. Тэгэхээр бидний одоо урилгыг хүлээж авч подкаст нүүн орсон танд баярлалаа. Тэгээд Teso Investment Group илүү олон хөрөнгө оруулагч залуучуудад, технологийн залуучуудад маш олон хөрөнгө оруулалтыг хийж тэдгээрийг Монголынхоо дэлхийн зах зээлд гарахад түшиг тулгуурн ингээд дэлхийн одоо зах зээлд мөрийг нь гаргаж өгөх тэр хөтлөгч нь болж ажиллах болтугай гэж өрөөмөрөө. Тэгээд баярлалаа. За баярлалаа. Хүмүүс энэ подкастт дөрж оруулсан та бүхэнд их баярлалаа. Би ч одоо бас ер нь нэг чадгаараа нээлттэй байхыг хүсдэг хүн. Гэтэ ер нь бол одоо ингээл энэ залуучуудын одоо ер нь юу гэдэмдээ бас нэг ирээдүйн дээр хамтдаа байх нь гэсэн бидний зорилго. Энэ бас ерөөл одоо сайхан биелээд яваасаа л гэж хүсье. За баярлалаа. За баярлалаа.